За сайн байна уу? Танд орой минь хүргэе. Өдрийн минь хүргэе. Сайн байна орой минь. За зочноосоо болон үзэгчдээс бахан зэрэг хүсэл өчий цагаасаа жоохон хоцорчлоо. Бас нэг тодорхой техникийн асуудал гарлаа. Удаа хүлээлгчлээ. За тэгээд юуны өмнө бидний урилгыг хүлээж авч бидэнтэй лайв зөвлөгөө хүргэхээр оролцож байгаа танд маш их баярлалаа. Сая ч гэсэн нэлээд олон утасны дуудлага ирж таныг бас энд монголчууд их хүлээж авах шиг байна. Лайв зөвлөгөө хизээ эхлэх гэж байна гэд. За танаар За юуны өмнө та бүхэндээ зочноо танилцуулъя. Америкийн нэгдсэн улсаас Монгол хүн төслийг санаачлагч үүсгэн байгуулагч сайн баяр оролцож байна. За үзэгчтэй болон хишгээд бас орой минь хүргэж байна. Тэгээд хүлээж ийсэн, төвчээртэй хүлээсэн бүх үзэгчтэй бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За манай сайн баяр бол залуучуудыг түүчээсэн бас шилдэг манлайлагч залуу гэдгийг бол бидний үеийнхэн бас амтахгүй байхаа гэж бодож байна. Шон Ковигийн 7 дадал гээд өсвөр үеийнхэн болон бүхэл яг сегментэд нь зориулсан байдлаар та гаргаж хэвлүүлэн гаргаж хувь хүний хөгжил өстой гоёг харагдаж байна те. Хувь хүний хөгжилд анхаарч бас тухайн цаг үедээ биднээс төрүүлж манлайлж энэ зүйлийг түгээж ийсэнд бас баярладаг. Таны тэгээ талаар бас дооч танилцуулгыг танаас өөрөөс чинь сонсомоор байна. Та бол Монгол хүн 30 гээ санг бас байгуулж исэн Монгол манлайллын урлаг төвийг бас үүсгэн байгуулж исэн гэдгээр бас залуучууд бол мэдж байгаа. Мэдээж хэрэг энд маань ерөөсөө залуу үе хүүхдүүд залуучуудыг улс их орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах тал дээр бас түүчилж исэн учраас таны энэ хүүхдүүдийг сонсохыг хүсэж байна. За хишгээд бас боломж олгож байгаад баяртай байна. За тэгээ миний би маш товчхон аль болох ингээд танилцуулга хийхэд бол 2003 онд би яг оюутан цагтаа нэг номыг одоо юу гэдэг чинь маш их одоо олзуурхад уншиж байсан. За энэ Seven Habits of Highly Effective Teens гэдэг номны англи хэл дээрх хувилбарыг нь 2 дугаар курсэд байхдаа их сургуулийнхаа захирлын одоо яг хичээлд нь суугаад за бид нар тэгээд тэр үед бол нэг 50-60 орчим хүүхдүүд залуучууд байсан. Тэгээд үнэхээр одоо юу гэдэг чинь энэ номыг бол одоо нэг өгүүлбэрийг ч гэсэн гээхгүйгээр одоо өөрийнхөө 3 дүүдээ хүргэх юмсан гэж бодоод тэгээд зөвхөн 3 дүүгийнхаа төлөө одоо энэ хүн номыг л орчуулж яасан. Тухайн үед эхний 2 дүү маань бол өсвөр насндаа орцсон. За тэгээ баг дүү маань бол арай ороогүй байсан учраас илүү 2 эмэгтэй дүүдээ одоо бол мэдээж 3 дүү маань гуруулаа хэрэглээ явж байгаа. Тэгээд 2 дугаар курсээс эхэлж орчуулад 4 дугаар курс хүртлээр 5 найзтайгаа нийлээд зургуулаа орчуулж гаргаад за тэгээд одоо энэ өсвөр насныхны дээдлж мөрдөх 7 дадал гэдэг ном маань бол одоо ерөнхийдөө бол бүх цаг үеийн Монголын өсвөр насныхны одоо бараг хамгийн их уншдаг номнууд энийг болсон байхаа гэж бодож байгаа. За 2 дугаарт нь бол амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр гэдэг Six Most Important Decisions You Will Ever Make гэдэг энэ номны маань англи хэл дээр хувилбар дээр нь оролцоод тэгээд одоо энэ номыг хийхэд нь бүтээгт нь оролцсонд баярлалаа гэдээ одоо сайн баяр Бээжин болон одоо Бээжингийн сайн баяр болон түүний ангийн нөхдүүдэд баярлалаа гэд зохиолч нь өөрөө хүрч бичсэн тохиолдол байдаг. За тэгээд энэ 2 номон дээр тулгуурлаад энэхүү 2 номоо бусдад өсвөр насныханд тухайн үедээ 10 жилээ төгсөж ирсэн залуучуудад их сургуультай дөнгөж орж ирсэн залуучуудад зориулаад манлайлах урлаг төв гэж төрөмс байгуулад за тэгээд улмаар цаашлаад гоо сайхны салбарт бизнесийн сургалтын салбарт 2-3 одоо яг ийм сургалтын чиглэлийн компаниудыг үүсгэн байгуулад тэгээд цаашлаад бас нэг урилгаар Монголын гүйцэтгэх захирлуудын зөвлөл гэж бол байдаг. Англи хэл дээр бол Chief Executive Officers Club гэдэг CEO клубын зохицуулагч тэгээд хувийн хвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн дэд захирал үндэсний стратегийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал гих мэтчлэн олон албан тушаалуудыг хашиж байсан. За хамгийн сүүлд гэвэл ард хоолдон компани бас ерөнхий захирлаар за тэгээд яг энэ өөрийнхөө хийж ирсэн бүх зүйлүүдийг нэгтгээд Franklin Covey Монгол гэдэг нэг тийм лицензтэй сургалтын одоо төв мөн дээрээс нь Монгол хүн 30 сан гэдэг ерөнхийдөө бүх ном хэвлэлүүд ороод за тэгээд ерөнхийдөө тиймэрхүү энэ бүх зүйлүүдийг нийлүүлээд одоо ярих юм бол ерөнхийдөө яг Монголын боловсролын салбарт ихтэй сургуулиудад би санхүү эдийн засгийн сургуулиудаар ажиллаж байсан. За тэгээд 10 жилийн сургуулиудад 7 дадлаа зааж исэн.
За тэгээд их сургуулийн багш нар 10 жилийн багш нартай ингээд ажиллаж байсан. Ингээд бүгднийг нийлүүлээд харах юм бол ер нь бол яг Монголын ёс зүй, ёс суртахуун, зан чанар суурьтай боловсралд ерөнхийдөө бол аль болох өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг бол хичээж байсан. За баярлалаа. Таны хийжсэн ажил бас өнөөдрийг хүртэл Монголд үлгэрлээд одоо энэ ном маань 7 дадал ном өнөөдрийг хүртэл хүртээмжтэй бас борлуулалтаараа тэргүүлээ явж байгаад бас баяртай байдаг. За би танд болон үзэгчтэй дахин өөрийнхөө Diamond Mind-ийн хүүхд хөгжлийн төвийн талаар танилцуулъя гэж бодож байна. За манай Diamond Mind хүүхд хөгжлийн төв нь Монгол хүүхд бүр цаг хугацаа орон зайнаас үл хамаарч тэр Монгол ах уй соёлоо дээдлсэн дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бас иргэдийг бэлтгэхэд бид хамтдаа гэрэлтүүлэх зорилгоор бол үүсгэн байгуулагдсан. За тэгээ хамтдаа гэрэлтүүлээ буюу одоо бид өөрсдөө тантай эцэг эх багш нартай ингээ бүгдээрээ нийлээд Монгол орныхоо хүүхдүүдийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх иргэн болоход ийм зорилготой. Ингээ та хоёрын зорилго нэгдээд өнөөдөр ярилцлага хийгээ байжгаад маш их баяртай байна. Энэ ч утгаараа та хоёр өнөөдөр Монгол хүүхэд бүр дэлхийд өрсөлдөх боломжтой гэдэг энэ сэдвийн хүрээнд ярилцах гад яг үндсэн агуулга маань байгаа. За эцэг эхчүүд бас мөн их сонирхож байна. Таныг оролцсон гэдэгт бас баяртайгаар хүлээж авч талархсан загтлууд бол бас их ирсэн байлээ. Тэгэхээр хоёулаа үндсэн лайвын агуулга руу оръё гэж бодож байна. За бид хоёрын ярилцах сэдвийн хүрээнд Монгол хүүхэд ер нь хэрхэн өөрийгөө хөгжүүлж ээж те дэлхийд үнэлэгдэх юм бэ? За боломж гэд би бас танаас асууя гэж бодсон. Боломжтой гэж бид нэрлсэн учраас ер нь боломж гэж таны бодлоор юу юм бэ? Хүн болгонд яг тэр боломж байдгүй гэдэг асуултаар эхлэе баялаа. Боломж гэдэг дээр би нэг надад бүр ерөөс ингээд миний бүр ингээд санаанаас гарахгүй нэг өгүүлбэр ингээд үлдсэн. Гэхдээ энэ ганцхан энэхүү өгүүлбэрийг би сонсохын тулд ямар их хичээл зүтгэл, ямар их цаг хугацаа, одоо ямар их одоо бас золиос гэж хэлэх нь хаашаа. Гэхдээ асар их өртөг төлсөн байгаа. За энэхүү одоо өгүүлбэрийг би хэлэх гэж байна. Гэхдээ одоохондоо шууд хэлмээргүй байна. Яаж би авсан бэ гэхээр за The 7 Habits of Highly Effective Teens гэдэг энэхүү англи хэл дээрх номны маань монгол хөлбөрөөр өндөр бүтээмжтэй хүний 7 дадал гэж байгаа. За үүнийг одоо яг хийсэн. За Монголд бол бид нар оруулсан хөтөлбөр маань бол бяцхан манлайлагч буюу лидерийн нэг хөтөлбөр байдгийг бол хишгээ маань мэдж байгаа. За бид хоёр дөнгөж төрөөхөн бас нэвтрүүлгийнхаа бэлтгэл хийж байхдаа 84 дугаар сургууль гэдээ ярьжсэн тийм үү? Тэгэн гол энэхүү Franklin Covey гэдэг компани бол одоо Америкийн нэгдсэн улсдаа хувь хүний хөгжлийн чиглэлийн одоо топ 10 компани нэг. За жилийн борлуулалтын орлого нь бол ингээл одоо юу гэж хэдэн зуун сая доллараар ерөнхийдөө бол яригдана. За тэгээд энэ компани яг өөрсдийнх энэ компани яг Америкийн нэгдсэн улс дахь сурагч багшинд болох сургалт гэж бол байдаг. За тэгээд энэ компани толгой офис гэж бол бас байдаг. Тэгээд Нью-Йорк хотод очоод маш өндөр давхарт яг энэ компани яг Нью-Йоркийн төв дээр нь очлоо. За тэгээд тэн дээр бол юу гэдэг чинь нэлээд олон тийм гадны багш нар бол байсан. Тэгээд тэд нар дотроос Африк гаралтай нэг хүн байна. Африк гаралтай нэг хүн байна. За мэдээж Африк гаралтай зөндөө олон хүмүүс байгаа. За тэр хүн бол яг өөрийнхөө төрсөн нутгийг яг хүн анх үүссэн нутаг гэж үздэг тэр хүн. За би бол яг одоо хүн төрлөختөн анх үүссэн нутгаас би гаралтай хүн гэж. Өөрөө бол асар өндөр түвшний сургалт хийдэг, зөвлөгөө өгдөг, хувь хүний хөгжлийн чиглэлийн хүн. Тэгвэл манай Franklin Covey-тай ямар ч холбоо байхгүй. За би бол яг тухайн сургалтанд очихдоо бол Franklin Covey-ийнхоо оффистой уулзсан. За мөн дээрээс нь American Management Association гэдэг Америкийн нэгдсэн улс дахь менежментийн association гэдэг Америкт одоо хувь хүний хөгжлийн сургалт явуулдаг, бизнес менежментийн сургалт явуулдаг бүх байгууллагуудыг нэгтгэсэн нэг байгууллага гэдэг AMA гэдэг. За тэрэн дээр бол би өөрийнхөө энд байдаг бас нэг бизнесийн түнш ахтайгаа очиж байсан. За тэгэхэд тэр хүн энэ өгүүлбэрийг хэлсэн. Энэ өгүүлбэрийг. За боломж гэдэг үгтэй холбоотой өгүүлбэр байна шүү дээ. Боломж гэдэг үг. Тэрний юу байсан бэ гэхээр хэрвээ хин нэг хүн тийм ээ бодол санаагаа өөрчлөж чадахгүй аваас ямар ч боломж чиний өмнө байлаа гэд нэмэргүй гэсэн. Тэгэхээр боломж гэдэг зүйл хаасаагүй байдаг. Хаасаагүй байдаг. Эдийн засаг өсөж байгаа үед ч байдаг, эдийн засаг уруудж байгаа үед ч байдаг, хямрал байгаа үед ч байдаг, хямралгүй үед ч байдаг, дайнтай үед ч байдаг, дайнгүй үед ч байдаг. Боломж бол хаасаагүй байдаг. Харин тэрхүү боломжийг хэн ашиглаж чаддаг вэ гэхээр ганцхан төрлийн хүн. Өөрийнхөө бодол санаагаа өөрчилж чадсан хүн л тэр боломжийг шүрч авдаг, тэр боломжийг атгаж чаддаг. За өөрөөр хэлэх юм бол манай монголчууд юу гэж хэлдэг вэ гэхээр
суусан газараасаа шороо хатгадаг хүн гэж нэг хүнийг ярьдаг байсан. За миний бодлоор одоо бол орчин үеийн залуучууд тийм яриа бол байхгүй байх гэж бодож байна. Яг арай өөрөөр илэрхийлж байгаа. За бит хоёрын үеийн залуучууд, бит хоёрын үеийг хүртэл одоо аав ээжүүд маань, өвөө эмээ нар маань яг тийм төрлийн хүнийг юу гэхээр те одоо суусан газараасаа шороо хатгадаг хүн гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр боломж гэдэг зүйл хаасаагүй байдаг. Тэрхүү боломжийг хэн яг ашиглаж чаддаг вэ гэхээр бодол санаагаа өөрчилсөн буюу одоо орчин үеийн нэр томьёогоор бол харах өнцгөө өөрчилж чадсан. ертөнцийг харах үзлээ өөрчилж чадсан хүмүүс байхгүй. За тэгээ боломж гэдэг үгдээр би яг хамгийн сүүлийн бас нэг зүйлийг хэлээд өнгөрье. Бид нар ямар ч төрлийн ном уншиж болно. Ямар ч төрлийн кино үзэж болно. Ямар ч төрлийн гоё үнэхээр сэтгэл татам хүний сэтгэл уярамаар ингээд одоо номнууд бид нар зохиолын номнуудыг уншдаг. Бүх тохиолдолд бид нар юунд хамгийн их татагддаг вэ гэхээр хамгийн муу байсан хүн өөрчлөгдөх үе. Хамгийн боломж багтаа байсан хүн тэр боломжийг ашиглах үе. Хамгийн одоо юу гэдэг чинь те одоо хэцүү амьдралтай байсан хүн аз жаргалтай сайхан амьдралтай болох үе. Юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр мэдээж монголчууд бидний хувьд бол асар их асуудлууд байгаа, бэрхшээлүүд байгаа. А мөн түүнийхээ одоо хэрээр асар их боломж байгаа гэсэн. Тэгээ тэр бүх боломжийг ашиглах хамгийн анхны үйлдэл бол ерөөсөө бодол санаагаа өөрчлөх. Тэгэхээр нөгөө бодлын хүч гээд байдаг те тэгвэл шиг одоо нөгөө бидний боломжгүй зүйл гэж байхгүй. Тэгэхээр ерөөсөө бүхэл зүйл боломжтой гэдгийг л одоо бид хоёр бас энэ монгол хүүхдүүдтэй ойлгуулад энэ ярианы маань гол агуулга болоод байна. Тэгвэл монгол хүүхдүүдэд ямар нөхцөл байдал гэдэг юм уу стандарт шаардлага байвал энэ боломж нь одоо дэлхийд үнэлэгдэх стандартад одоо бас ойртож очих уу гэдэг асуудалтуудыг эцэг эхчүүдийг сонирхож байна л да. Одоо бодит байдал дээр гэвэл эцэг эхчүүд болон яг өсвөр насны хүүхдүүдийн 70-80% нь бол ерөөсөө гадаадад ихтэй сургууль эзэмшнэ. Буюу дэлхийн хэмжээний л хүн болно гэдэг зорилготой боловч яг тэрний боломжийг болон хэрхэн яаж гэдэг арга замаа бас мэдгүй байна. Тэгэхээр та бүхэн өнөөдөр яриа илүү шийдэл өгөх байх гэж би бас харж байна. Тэгэхээр та энэ тал дээр зөвлөгөө өгөөч. Маш үнэхээр боловсронгуй асуулт байна. За тэгээд хоёлаа бас нөгөө 2-3 удаас бэлтгэл хийсэн учраас бас асуулт маань ч гэсэн бас нэлээд тодорхой болсон байна. Үнэхээр чухал зүйл. Мэдээж бид нар олон тохиолдолд үр хүүхдүүдээ яаж урамшууллаа гэд үнэхээр эцэг эхчүүд бид нар хөршүүд бид нар одоо юу гэдэг чинь ингээд нэг хэсэг гэр бүлүүд хамтдаа байлаа гэж бодоход бид нар бол бие бинийгаа хөршүүд гэж нэрлэв. Айл саахалт айлууд гэж ярьдаг тийм ээ. Хөдөөнийхоор бол тий саахалт айлууд гэдэг ч юм уу. Тэгэхээр бидний хувьд хамгийн чухал зүйл юу гэхээр ерөөсөө дэм дэмэндээ дээс ирчэндээ байхгүй юу? Дэм дэмэндээ дээс ирчэндээ. Тэгэхээр ерөөсөө ирээдүйн үр хүүхдүүдтэй боломжийг ерөнхийдөө олгоё гэж бодож байгаа тохиолдолд бид нар бол аль болох бид нар хамтдаа ажиллах хэрэгтэй. Хамтрах хэрэгтэй. Жишээ нь миний хувьд бол яг өнөөдрийн энэхүү хийсэн, бүтээсэн энэ бүх зүйлүүдийг бол хэрвээ би хамтрал байгаагүй бол төсөөлхийн арга байхгүй. Жишээ нь би анх 2 дугаар курсээс 4 дугаар курс хүртэл би тэр 5 найзтайгаа зургуулаа нийлээд орчуулаагүй. Би ганцаараа орчуулах гэж оролцсон бол би өнөөдөр 50 ном байтугай нэг ч ном орчуулаагүй сууж байгаа байх миний бодлоор. За дээрэс нь манлайлах хурлаг төв 3 сарын дотор бид нар 120 30-уулаа болж исэн. 3 сарын дотор бид нар 120 30-уулаа болж өсөж исэн. За тэгээд нөгөө байгаа залуучуудынхаа одоо нөгөө хөгжлийг чанаржуулахын тулд 120 30 залуу 65 болгоод дараа нь 15 болгоод тэгээ яг хамгийн сүүлд одоо шигшгцэлдүүлсэн 15 залуучууд маань ерөөсөө төв дэлхийн болон улс их орондоо бол ерөөсөө дандаа тийм цахиур хагалсан том манлайлагч залуучууд болцохоосон байдаг. Гэхдээ ерөнхийдөө анхны яг одоо энэ 7 даталтай холбоотой манай клубийн сургалтанд суусан тэр 120 30 залуучууд бол бүгдээрээ үнэхээр одоо тэгш амьдралтай гэхүү зөв дадал хэвшилтэй тийм залуучууд болсон байдаг. За тэгээд цаашлах юм бол одоо миний түрүүний ажиллаж байсан одоо би санхүү эдийн засгийн сургуульд одоо бизнесийн техникт ажиллаж байсан. Ерөөсөө миний яг энэ ажиллаж өнгөрсөн карьерийн одоо хөгжлийн энэ бүх цаг үед бол ерөөсөө хамтрал бол бүх одоо зүйлийн зангилаа байсан байна. Тэгэхээр угаасаа Африкийн маш одоо тийм ухаалаг зүүрэг байдаг. Одоо манай номнууд дээр чи их ашиглагддаг. Өөрч олон хувь хүний хөгжлийн одоо номнуудаар ашиглаж байгаа. Хэрвээ чи хурдан явахыг хүсвэл ганцаараа гэж. Хурдан явахыг хүсвэл. Тэгэхээр маш олон хүмүүс ганцаараа амжилтанд хүрдэг. Тэгээ ганцаараа одоо үүдч одолдог. Ганцаараа одоо үүдч маш олон одоо YouTube дээр одоо мундаг болдог ч үт юм уу эсвэл Instagram, Facebook дээр мундаг болдог ч юм өөр янз янзын зүйлээ.
Хэрвээ чи хол явахыг хүсэж байвал олуулаа гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр улс их орны маань энэ бүх бэрхшээлтэй асуудалтай өсрөнгөө хөгжүүлж чадахгүй байгаа асуудал бол юунаас болж байгаа юм гэхээр цөөн хүмүүс зөвхөн өөрийнхөө эрх шийг боцсноос болоод үр хүүхдүүд Монголын энэ бүх хүүхдүүдийн хөгжил олон зүйлүүдийг одоо дэлхийн тэрхүү боломжоос шүүрж авахт нь одоо садаа болж байна гэсэн утгаар байхгүй. Тийм учраас эцэг эхчүүд маань үр хүүхдүүдээ хөгжилд анхаарахыг хүсэн бол хамтдаа ажиллах хэрэгтэй юм. Хамтдаа. Тэгэхээр би бол одоо юун дээр одоо би ингээд үр жимсээ одоо аваад байж байгаа вэ гэхээр одоо хүүхдээ бол би ингээд одоо монгол хэл сургаж байна. За хүүхдээ бол ингээд англи хэл сургаж байна. Юутай холбоотой вэ гэхээр би Монголдо байхдаа зөвхөн монгол хүмүүстэй биш. Би гадаад хүмүүстэй ч гэсэн байнгын хамтарч ажилладаг байсан. Солонгост байгаа хүмүүстэй, Америкт байгаа хүмүүстэй тэдэртэйгээ хамтарч ажиллахын тулд байнгын утсаар ярина, байнгын имэйл бичнэ. Тэр болгон дээр маш их өндөр хариуцлагатай. Тэгээд дээрэс нь бол их ёс зүйтэй тэр хүмүүстэйгээ бас харьцсан. Тийм үүднээс одоо юу гэж Америкийн нэгдсэн улсад гэр бүлээрээ ирээд одоо тавлаа болох гэж байж байна. Дөрвөлөө байж байгаад одоо ингээд тавлаа болох гэж байна. Одоо хэдхэн хоногийн дараа тавлаа болох гэж байна. За тэгэхээр энэн дээр би хэлэх гэж байгаа зүйл нь болохоор нэгдүгээрт гэр бүлийн гишүүд хамтарч ажиллах. Аав ээж хоёр хамтарч ажиллах. За хоёрдугаарт нь хөршүүдээрээ хамтарч ажиллах нэг хэсэг бүлэг хүмүүс. Тэгээд улс их орн маань бүр ингээд бүгдээрээ нийлээд хамтарч ажиллаж ээж тэр Монгол хүүхдүүдэд энэхүү боломжийг ашиглахад нь туслана гэсэн. Хамгийн наад захын жишээ бол одоо яг та бид хоёрын хамтын ажиллагаа. Монгол хүн төсөл за ингээд Diamond одоо төв хоёр маань хэрхэн яаж хамтарч ажиллаж байгаагаар одоо Монгол хүүхдүүд маань дэлхийд одоо өрсөлдөх тэрхүү боломж болцоогоо илрүүлэх одоо тэр боломж руу бид нар одоо хамтарч байна гэсэн. Тэгээ би бол юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ерөөсөө бүх зүйлийн зангилаа эхлэл бол би хамтрал. Харин юу биш вэ гэхээр миний бодлоор бол энэ бол мөнгө биш. Энэ бол эдийн засаг биш. Олон өөр зүйлүүд бол байж болно. Бүгдээр хоёрдугаар зүйл байхгүй. Хамгийн ихэнд бид нэр оюун санаагаараа, сэтгэл санаагаараа, зүрх сэтгэлээрээ бид нар холбогдож хамтрах хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр хоёлаа бас ярилцчихсэн. Та одоо дадал гэдэг талаар монгол хүмүүст яг бүх утгыг өгсөн болов уу гэж миний өнцгөөс одоо ойлголт байна. Яагаад гэвэл одоо 7 дадал номын тухай мэдхгүй хүүхдүүд өсвөр насныхан бас эцэг эхчүүд байхгүй сегменттэй гарсан те бизнес эрхлэгчид зориулсан байна. Гэр бүл зориулсан өсвөр насныханд ингээд бага насныханд гээд тэгвэл яг ямар дадал ур чадварыг эзэмшиж хүүхдүүд хизээнээс эзэмшиж одоо энэ хувь хүний хөгжил өндөртэй чадвартай өрсөлдөхүүц гэж харах вэ. Одоо сүүлийн үед бол бүр баг гизэн дохоос нь 3 хүртэлх наснд нь хөгжүүлнэ гэж ном зохиол уншуулах одоо би ч гэсэн өөрөө саяхан төрсөн маамаатай те гэхэд одоо яаж хөгжүүлэх вэ гэл энэ нөгөө уншиж байгаа юмнасаа болоод хэлбэж байна. Тэгвэл таны бас хараа өнөөдөр яг хувь хүний хөгжлийн чиглэлээр та хөгжүүлэлтийн номыг одоо 50 гаруй ном орчуулсан гэж ярьж байна. Тэгвэл таны байдлаар ер нь хүүхдээ хэдэн наснаас хөгжүүлж бид нар энэ өрсөлдөхөөс хүн бэлэн болгоход нөлөөлж чадах байл гэдэг асуулт асуух гэдэг байна. Тэгэхээр түрүүний хэлдгийг бол би үнэхээр одоо санал нэгтэй байна. За миний одоо бид эхнэр бит хоёрын хувьд бол том хүн маань 10 настай. Одоо 10 нас хүрэх гэж байна. Хоёр дахь хүн маань 3 хагастай. За ингээд одоо 3 дахь хүн маань одоо утгагүй мэдлэгч байна. За тэгмээд хамгийн багаас нь ярих юм бол чинь хамгийн бага буюу одоо ингээд 7 хоногийн дотор мэдлэгч байгаа охины маань хувьд гэвэл бид хоёр бол ерөөсөө яг гидсэн дотор ерөөсөө 3 сартаагаас нэглүүлээл би бид хоёр харилцаж эхэлсэн, ярилцаж эхэлсэн. Бид хоёр хоорондоо ярьж байгаа яриа болгоно дүгнж цэгндэг болсон. Яагаад гэвэл эхнэр бид хоёрын хоорондоо харилцаж байгаа тэрхүү харилцаа болгоныг хүүхэд маань сорж байгаа, ууж байгаа, идж байгаа, мэдэрж байгаа гэсэн үг байхгүй. Эхнэр тайван байгаад, нөхөр тайван байгаад, эхнэр нөхөр хоёрын одоо аав ээж хоёрын тэр яриа хөөрөө өөр хоорны бие биенийгаа хэрхэн яаж хүндэлж хайрлж ин тэр бүх зүйлийг хүүхэд гидсэн доторх та нэгдүгээр төвлөж авч байгаа. За хоёрдугаар жишээг нь ярив. 3 хагастай хүү маань байж байна. За 3 хагастай хүү маань манай 10 настай хүүхдийг бодох юм бол хамаагүй тайван дөлгөө тэгээд маш их тийм одоо өөрийнхөөрөө байж чаддаг гэх юм уу? Ерөөдөө хав илүү манлайлагч талдаа 3 настай мөртлөө. За тэр нь юутай холбоотой вэ гэхээр хоёр дахь хүүхэд маань Америкийн нэгдсэн улсад ирээд төрсөн. Тэгээд бид хоёрын зүгээс бол ерөөсө хүүхдээ яг олдсон даруйд нь бас л яг 3 сартаагаас нэглээд анхаарад ерөнхийдөө бол одоо үгдэж чинь хоорондын одоо үгдэж чинь маргаан зөрчилдөөн тэр бүх зүйлүүдээр нэлээд анхаарсан бөгөөд дээрээс нь Америкийн нэгдсэн улсад ирчээд яг хүүхдтэйгээ бид хоёр төрөх үед
эхний 3 сард нь хоёр дахь хүүхдтэйгээ төрсөн 3 сард нь бид хоёр энд маш том хаус тэгээ 5 өрөө хаусыг одоо түрээслээд том хаусны 5 өрөөг нь түрээслээд маш гоё агаарт маш гоё орчинд хүүхдтэйгээ эхний 3 сарыг өнгөрүүлсэн. За мэдээж тэгээд тэрнээс хойш ч гэсэн мэдээж тэр амьдарч байгаа орчин нөхцөлийг нь сайн байлгахын төлөө нэлээд анхаарсан учраас 3 хагастай хүүхдийн маань хувьд бол одоо анхны хүүхдийг маань ботход одоо эхний 3 жилийнх нь одоо боловсрлоос арай илүү анхаарсан гэсэн үг та. За хамгийн том хүүхд маань 10 настай. Тэгээд 10 настай хүүхдийн маань хувьд бол эхнэр бит хоёр магадгүй одоо эхний 3 сартаад нь эхний 3 жилд нь маш олон алдаа гаргасан байх гэж бол имээдэг бит хоёр. Эхнэр бит хоёр бол эхнэр маань 21 настайдаа, би 24 настайдаа гэрэлж исэн. Тэгээд бит хоёр өөрсдөө нөгөө итгэл бишрэл маань бас одоо бит хоёр бол Христэд итгэлтэй хүмүүс, Есүс Христэд итгэдэг хүмүүс. Тэгээд итгэл бишрлээсээ болоод бит хоёр бол гэрлэлтэд хойшлуулахыг бол хүсээгүй. Тэгээд ерөнхийдөө бол яг л одоо юу гэдэг чинь Библиэл дээр яг бит хоёрыг гэр бүл яг яаж бай гэж хүссэн. Яг тэрнийхэн дагуу тэр заавар зөвлөгөөнийхэн дагуу багш нарынхаа заавар зөвлөгөөний дагуу эрт гэрэлсэн. Гэтэл 21 24 настайдаа хичнээн би их сургуулийн багш хийгээд аль хэзээний манлайлагч болоод олон хүмүүсийг сургаа явж ирсэн ч гэсэн яг нөхөр хүний хувьд аав хүний хувьд огтхонч бэлэн болоогүй байсан. Тэгэл эхний 3 сард юу тэр одоо гидсэн дотор байгаа хүүхэд эсвэл тэр төрцөн байгаа хүүхэд юу тэр хүүхдийг бодох те зүгээр ерөөсө чи бэл гэдэг байсан байхгүй. Энэ бол миний бодол, энэ бол чиний бодол. За тэгэл мэдээж өгдөг чи маш их дураараа авиралдаг байсан. Ерөнхийдөө их л магадгүй одоо наад одоо их ойрын үгээр илэрхийлэх юм бол их л хоёр нүртэй амьдарч байсан байгаа байхгүй. За яг ингээд сургалт мургалт хийгээд гадуур дотор явахтаа бол мэдээж жоохон Louis Vuitton-тай адилхан тий. За яг гэртээ очих юм бол ерөнхийдөө ямар ч одоо гэдэг чинь брэнд биш цүнх гэж юм. Ерөнхийдөө ааш зангийн хувьд бол тиймэрхүү. Юугийн нуух уу? Тийм учраас ерөнхийдөө бол хүүхдийн маань хувьд бол магадгүй нэг 5 6 нас хүртлээр оюун санааны өв, сэтгэл санааны хувьд бол их тогтургүй орчинд өсөж торинсон. Тийм учраас одоо юу гэдэг чи одоо ингээд тэгсэн ч гэсэн одоо хүүхдээ одоо 10 настай хүрж байгаа хүүхдээ бол бит хоёр маш их хайрладаг. Одоо би юу гэж би асуудаг гэхээр миний хүүхдээ те одоо өмнө нь аавдаа гомдож байгаа зүйл байна уу? Чиний дотор ямар нэг гомдол байна уу? Хүү маань ямар нэг байдлаар одоо юу гэдэг чи сэтгэл санааны хувьд, оюун санааны хувьд те ингээд тийм хар бараан өдрүүд гэдэг юм уу, хар бараан бодлууд байх вэ гэх тэрийг нь байнгын цэвэрлэхийн төлөө залбирдаг, ярилцдаг, тэгээд ангаадаг. Одоо хүү маань бол ямар ч тийм зүйл байнга байхгүй гэж хэлдэг. Тэгтэл үе үе янз янз юм гаргаж ирнэ. Үе үе. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хараа 10хан настай хүүхэд, 3хан настай хүүхэд дөнгөж одоо төрөх гэж байгаа хүүхдийн боловсролд эцэг их ямар их нөлөө үзүүлж байна. Тэгтэл та бодоод үзтээ. Эцэг ихээс гадна зөндөө олон хүмүүс тэр хүүхдэд нөлөөлж байгаа шүү дээ. Бидний үзэж байгаа нэвтрүүлэг. Бидний гар утсаараа үзэж байгаа энэ хөө сошиал медиа дээр байгаа зүйлүүд. За мөн дээрэс нь одоо өвөө эмээ. Тэгэл ах トゥ хамаатан садан. Тэгэл бид нар чи ямар их баяр наадам, найр, цэнгэн хийдэг үлээ те. Тэгэхээр орой үдэш гарах, тэгэл янз янзын дуу чимээтэй зүйл үзэх, янз янзын дуу чимээтэй кино үзэх, янз янзын хүмүүсийн хэрүүл маргааныг үзэх гэх мэтчлэн энэ бүх зүйлүүд хүүхдэд бол нөлөөлнө. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар хүүхдийн боловсролд анхаарахтаа ерөөсө бүх талыг нь бодолцож үзэх ёстой. Тэр хүний хүүхдийнхаа сэтгэл санаа одоо юу гэдэг чинь тэр мэдрэл тэр оюун бодлыг нь тайван байлгах, дүлгөөн байлгах, тэгээд цаашлаад мэдээж өөр олон зүйлүүдийг бид нэр ярих хэрэгтэй. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүүхдийн хаана ямар орчинд өсөж торинж байна вэ гэдэг бол ерөөсөө тэр боловсролынх нь ерөөсөө суур гэж би хэлмээр байна л да. Тэгэхдээ ямар нэг байдлаар алдаа гаргасан байлаа гэд хизээч бол оройтхгүй. Бид хоёр бол одоо 10 настай хүүхдтэйгээ одоо ч гэсэн бол ажиллаж байгаа. Тэгэхээр боловсрал гэдэг бол ерөөсөө гидсэн бүрэлдсэн цагаас үүсэн. Гэхдээ оройтхгүйгээр хизээ байж болно. Мэдээж хүүхд бол бид нар өөрсдөө зөв багштай нь уулзруулаад зөв чиглэлд нь уулзруулах юм бол тэр боломжгүй зүйл байхгүйгээд хоёлоо өмнө талд нь бас ярьсан дээ. Тэгсэн. Тэгээ хамгийн гол тав дээр бас ярих гээд байгаа сэдвэр үгээ ахаад ороход дэлхийн хэмжээнд өрсөлдөхөөс боломж Монгол хүүхдүүд байгаа гэдэг. За би өөрийнхөө жишээн дээр аваад бас тантай нөгөө ярины нөгөө хоёлаа ярьж байгаа учраас за Кембрижийн хөтөлбөртэй сургууль гэж одоо хамгийн наад зах нь 6 дугаар ангид Монгол улсад одоо шалгаруулж авч яана л та. Бараг улсын хэмжээний нийслэлийн хэмжээний 5 дугаар анги төгсөж байгаа бүх хүүхдүүд өрсөлдөж байна. За миний хувьд жишээ нь одоо хүүгээ өөрөө тухайн үед 2 жилийн өмнө 4 дугаар анги 5 дугаар ангинд бэлдээд шалгалт өгөхөд бол аль хэзээ оройтчихсан байсан байхгүй.
За бүр нэгдүгээр ангиас нь бэлддэг. Эсвэл таны хэлдгэнөө төрсэн цагаас нь бэлддэг байх жишээний зарим эцэгчүүд ийм мундаг бас залуучууд болцсон байна. Тэгэхээр одоо хоёлаа дэлхийд гэдэг ихлээр ер нь хизэнээс эхэлж хүүхдүүдэд бэлдэж эхлэх юм бэ? Ямар шаардлагаар эцэг эхчүүдэд бас тулгарч байгаа асуудал. Би хүүхдээ юун дээр нь анхаарч байж хувь хүний хувьд ямар ах академик боловсрол төвшин ямар байж ээж хөгжүүлэх юм гэдэг энэ асуудал дээр бас та өөрийнхөө зүгээс хариулт өгөөч. За би бол одоо яг том хүүдээр яг тэр талаас нь одоо ярив. Тэгээ би болохоор түрүүн болохоор илүү жоохон суур талаас нь бол ярьсан. Тэгэхээр хүүхдийн оюун санаа, сэтгэл мэдрэл, за тэгээд тэр одоо сэтгэл хангалуун байдал, өөртөө ихтэй байдал бол бүх юмний суур. За тэгээд тэр суурин дээр одоо тэр нь болохоор зан чанар, хандлага, тэгээд зан төлөвнө гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр суурин дээр одоо модоор бол үндэснэ гэсэн үг л дээ. Тэр суурин дээр юу хэрэгтэй вэ гэхээр академик боловсрол хэрэгтэй. За эхнэр бит хоёрын хувьд бол том хүүгийнхаа 10 настай хүүгийнхаа академик боловсрол сүүлийн 7 жил юун дээр нь анхаарсан бэ гэхээр хамгийн нэгдүгürt би бол хүүгээ 3 настайгаас нь эхлээд өөрийнхөө зөвлөгч гэж ярьж хэлсэн байхгүй. 3 настайгаас. Анх 3 настай бараг л дөнгөж ингээд хилд ороод дөнгөж ингээд аав ээжтэйгээ ойлголцдог төвшөнд очсон байхад нь би за миний хүү чи аавынхаа зөвлөгч шүү гэж хэлсэн. Одоо 7 жил миний зөвлөгч гэж байгаа. За тэгээ одоо яг 10-наас хүрээд ирсэн чинь нэлээд хэцүү болж байгаа зүйл нь болохоор ерөөсөй оролцохгүй юм байхгүй. Одоо миний баг өдөр болгоны орлогыг шалгаана. Миний сарын орлогыг шалгаана. Миний яг хаана юунд цагаа зориулж байгааг шалгаана, асууна. Бүр гих мэт. Гэхдээ бүгдэнд би хариулдаг гэсэн үг бол биш. Хариулах боломжтой насанд нь тохирсон юмыг хариулна. Насанд нь тохироогүй зүйлийг хариулах албагүй. Тэгээ тэр хэмжээнд хүү маань их өөртөө ихтгэлтэй бөгөөд 10 нас гэж өөрийгөө голохгүйгээр ерөөсө дэлхийн цар хүрээнд яриа хөрөтөх хүн. За юунд яаж анхаарсан бэхээр 3 настайгаас нэхлээд нэгдүгüүрт нь би бол хүүгээ зөвлөгч гэж хэлсэн. За хоёрдугаарт нь бит хоёр бол 100% зөвхөн монгол хэл дээр нь төвлөрсөн. Яагаад вэ гэхээр би өөрөө англи хэл сурсан хүн, англи хэлний багш байсан хүн, англи хэл чиглэлээрээ би мастер хамгаалсан, англи хэл шинжилгээ мастер хүн. Гэвч би хүүгээ хоёрдмал сэтгэлгээтэй болохыг хүсээгүй зөвхөн монгол хэл дээр нь анхаарсан. За нэгдүгüүрт нь. За хоёрдугаарт нь бол хүүгээ бас нэлээд юм хүм үзүүлж харуулахын тулд хүүгээ их нэртэйгээ хамт Япон руу явах боломж олгоод Японд аваачаад Японы цэцэрлэгт явуулаад Япон цэцэрлэгийн бас тэр одоо гэдэг чинь давуу талуудыг бол бас мэдрүүлсэн. За тэгээ мэдээж Монголд бол хувийн цэцэрлэг, улсын цэцэрлэг, аль аль цэцэрлэгүүдэд бол явж исэн. Тэгээд нэг мэтгэд нэгдүгээр ангидаа шууд Америкийн нэгдсэн улсад ирсэн. Тэгэнгүүт одоо хүүхэд маань бол 3 төрлийн боловсролыг харьцуулж мэднэ. Америкийн боловсрол, Японы боловсрол, Монголын боловсрол гурваныг харьцуулж мэдж байгаа байхгүй. За Америкийн боловсрлоор ингээд 4 жил явлаа хүүхэд маань. Гэвч хүүхэд маань ингээд 3 төрлийн боловсрлоос аль боловсролыг нь хамгийн нэгдүгээр тавьж гин гэж бодож байна та. Япон, Америк, Монголын. Одоо Америкт байгаа юм чи Америкийн боловсролыг илүү тавьж байгаа болоо гэж бодож байна. Манай хүүхэд болохоор Японы боловсролыг нэгдүгээр тавьж байгаа. Японы боловсролын систем манай хүнд маш их таалагдсан юм шиг байна. Тэгэхээр хичнээн бага байсан ч гэсэн тэ 3 4 хүн настай байсан ч гэсэн Япон цэцэрлэгт яваад үзсэн тэр дурсамж нь үлдсэн байгаа байхгүй. Аль боловсролын одоо арга барилд нь хамгийн тааламжтай биш байна гэж бодож байна. За Монгол юм болов? Монгол. Яасан бэ гэсэн чинь ганцхан багш дээр маш муу дурсамжтай үлдсэн. Тэгэл Монголын боловсролыг бүр тэр чихний үзэхгүй байгаа байхгүй манай хүн. Ерөөсөө би Монгол руу явахгүй, би Монгол улс сурахгүй. Яагаад гэхээр Монголын багш нар ингэдэг, Америкийн багш нар ингэдэггүй гэдэг ч үгүй юм. Тэгэхээр хин нэг хүүхдийг академик боловсролд нь бид нар анхаарч болно. Хизэнээс вэ гэхлээр мэдээж 3 дугаар ангиас 3 настайгаас нь эхлүүлээд анхаарна. Тэг хүчилж ерөөсөө болохгүй. Одоо юу гэдэг чинь ингээд яг өөрийнхөө зорилгын төлөө тэр хүүхдийн даахгүй байгаа ачааллыг нөхөх хэрэг ерөөсөө байхгүй. Тэгвэл би энэ дээр нэгээр дамжуулаад би юу гэж хэлэх гээд нөхөр одоо хүү маань 10 настай гэхэд бол хүү маань ямар ч гэсэн монгол хэлээр бол чөлөөтэй ярьж чадна. За тэгтээ одоо бичиг үсэг сурах тал дээр нь хоёлоо арай тусдаа ярих байх гэж бодож байна. Англи хэл дээр бол яг өөрийнхөө насны түвшинд ярьдаг болсон 10 настай хүүхдийн түвшинд, Америкийн түвшинд явж байна. 6 настайгаа цагсан шүү дээ сүүлийн 4 жил. За тэгээд Японд бол Япон гэж сурж агаад одоо бол мэдээж мартцсан. Тэгэхээр ямар ч сан 10 настайдаа гэхэд хүүхэд маань 2 гадаад хэлийг сураад үзсэн. 2 дахь одоо анхны одоо гадаад хэлээ бүрэн эзэмшсэн явж байгаа байхгүй. Гэтэл эхнэр бит хоёрын хувьд бол 10 настайдаа хэдэн хэлтэй байсан бэ? Мэдээ зөвхөн монгол хэлтэй л байсан байна. Тэгэхээр энийгээр дамжуулаад би дэвсгэр яг нөгөө гол санаа нь юу вэ гэхээр ерөөсөө хүний төрлөх хэл, төрлөх сэтгэлгээ гэдэг бол хамгийн чухал зүйл. Бид нар ямар мундаг Кембрижийн боловсролд өөрийнхөө хүүхдийг бэлдэж болно.
ямар мундаг Харвардын төвшин хүүхдтэйгээ бэлдэж болно. Гэвч хэрвээ тэр хүүхэд ядаж нэг хэл сэтгэлгээгээрээ бүрэн төгс болж амжаагүй байвал ялангуяа тэр нь Монгол биш байх юм бол нөгөө Монгол гэдэг хамаг давуу талаа алдчих байхгүй юу. Тийм учраас одоо бид хоёрын зүгээс бол яг хоёр дахь хүүхэд дээр маш их анхаарж байгаа. Америк нэгдсэн улсын иргэн, Америкт төрсэн хүүхэд. Гэвч энэ хүүхэд одоо яг 50-50% хэлд орж байгаа байхгүй юу. 50% англиар, 50% монголоор. Гэтэл бид хоёрын гол одоо зорж байгаа зорилго нь бол уг нь бол яг монгол сэтгэхүүгээр нь хэлд оруулчмаар байгаа. Тийм учраас би бол нэгэнт одоо Монголдо байгаа хүмүүс, за харьд одоо бидэртэй адилхан ингээд гадаадд байгаа хүмүүс байсан ч гэсэн тухайн хүүхдийн тэр төрлөх сэтгэлгээн дээр нь хамгийн түрүүлээд анхаараарай. 3 настайгаас нь эхлүүлээд 3 нас хүртэл нь. За тэгээд дээрэс нь тэрэн дээр нэмээд одоо тэр дэлхийн хэмжээнд одоо тэр бэлтгэл хангахын тулд мэдээж одоо гадаад хэл чухал. За түүний нэг жишээ нь бол би түрүү хэллээ. Хүүгээ маань бол Япон хэл сурсан туршлага байж байна. Одоо ингээд англи хэлтэй. За тэгээд одоо бусад академик боловсрол нь бол одоо сүүлийн 4 жил Америкийн одоо боловсролын системд одоо бэлтгэгдээд явж байна гэсэн утгатай байж. За тэгэхээр сая таны ярьж байгаа дээрээс бас надад нэг зүйл бодогдож байна л да. Эцэгчүүд ч гэсэн асуухыг хүсэж байгаа. Хүн болгоны гарааны цэг яг үнэндээ адилгүй байдгаа гэх тээ. Тэгэхээр одоо таны хувьд за таны хүүхд одоогийн байдлаар ингээ хэл тустай. Та өөрөө хэл шинжлэх ухааны магистр хүн. За тэгвэл одоо Монголд байгаа хүүхдүүд яаж энэ олон хэлээ эзэмшиж гэдэг юм уу дэлхийд өрсөлдөх хэмжээнд очих вэ? Бас эцэг эхийн хувьд одоо нөгөө бас хэл улсны асуудал байна өөрснөө. Дээрээсээ одоо хүүхдүүдээ сургана гэхээр юм. Дээрээс нь нөгөө эцэг эхчүүд хүүхдээ яг ямар чиглэлээр явуулах уу гэдэг бас олон байдаг. Одоо хүүхдүүдээ бүгд л хөгжүүлэх гэдэг боловч нэг зэрэг олон ямаар хөгжүүлэх юм уу? За нөгөө яриад байгаа саяын хэлийг нь 2 3 хэл. Дээрээс нь хувийн хөгжлийн олон сургалтууд байх уу? Эсвэл нэг зүйлдээ тууштай явах нь зүв байх уу гэдэг дээр та бас нэг бодлоо хэлээж эцэг эхчүүдээс ч гэсэн бас энэ чиглэлээр их асуултууд ирсэн байна. За би яг энэ чиглэлээр би зүйл хэлье. Анхааруулах үүднээс за яг одоо миний ажиллаж байгаа Америкийн нэгдсэн улсад ажиллаж байгаа би Америкийн нэгдсэн улсад 3 төрлийн ажил хийж байна. За нэг нь болохоор би сургалтын байгууллагад захирлын ажлыг хийж байна. Америкт бол одоо 3 сая гэр бүлд тусалсан Sylvan гэдэг нэртэй тийм брэнд одоо тийм академик боловсролын төв байдаг. За Монголд бол та бид хоёрыг мэдж байгаагаар бол Батчин захиралтай Томуужин академик бол мэдж байгаа тий одоо international group болоо явж байгаа. За яг Томуужин академитэй адилхан Америкийн нэгдсэн улсын брэнд байгууллага Sylvan гэдэг. Тэр байгууллагын одоо яг Виржиниа муж дотроо яг өөрийнхөө гэрийн ойрхон за Александрия гэдэг нэг дүүрэгт одоо би төвийн захирал хийгээ байж байна. Одоогийн байдлаар одоо бид нар бол элсээд одоо үйл ажиллагаа эхлүүлээд одоо яг нэг 3 4 дахь сар руугаа орж ийн. За одоогийн байдлаар нэг 11 12 оюутантай болцсон явж байгаа байхгүй. За энэ дээр би нэг зүйлийг хэлье. Америкт төрсэн хүүхдүүд, Америкийн нэгдсэн улсад төрсэн хүүхдүүд. За энэ бол Diamond төвтэй бас их холбоотой шүү. Тэгэхээр та бас өөрөө их тэмдэглэл хөтэлж аваарай тийм ээ. Америкийн нэгдсэн улсад төрсэн хүүхдүүд. Америкийн нэгдсэн улсад босрол эзэмсэн хүүхдүүд яг одоо манай хүүхдтэй мөр зэрэгцээ явж байгаа гэсэн үг. 1 жилийн хичээлийн хоцрогдол байхад тийм үү? 1 жилийн хичээлийн хоцрогдол. За би энэ дээр би хоёрхан жишээ аваад ярив. Англи хэлний хичээл, за бас математикийн хичээл байлаа гэж бодъё. Ганцхан жилийн хичээлийн хоцрогдол одоо 4-р ангийн хүүхэд 3-р ангийн хэмжээнд байгаа гэж бодъё тий. Нэг ангиар хоцрогдолтой явж байгаа үстэй тий. Эсвэл 5-р ангийн хүүхэд 4-р анги байлаа гэж бодъё. 1 жилийн хичээлийн жилийн хоцрогдлыг нөхөхийн тулд Америкийн ард түмэн эцэг эхчүүд хэдэн төгрөг зарцуулж байгаа гэж бодож байна. Нэг хүүхэд дээр үү? Тийм. Нэг хичээл дээр. Нэг хичээлийн хичээлийн хоцрогдолтой. Жишээ нь математик байлаа гэж үү, англи хэл байлаа гэж үү. Нэг $50,000 хавцаалаа гэж бодчих. Нэг жилийнх дээр үү? Вау. Тэгвэл манай хишгээ бодол бүр яалтчгүй бүр нэг diamond төвийн хүн шүү нэрээ. Тэгэхээр хишгээ бодол бүр ерөөсөө яг ингээд нөгөө юу яаж байна. Бүр боловсролыг бол маш сайн үнэлж чадж байгаа байхгүй. За ямар ч байсан арай 50,000 бол биш. Ягаад гэхээр чинь их сургуулийн одоо их сургуулийн бүхэл бүтэн curriculum чинь л одоо нэг жилийн нэг 50,000 орчим байгаа шүү дээ. Тэр чинь их сургуулийн 10 жилд бол баримжаагаар одоо би миний зарж байгаа бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. 1 жилийн хичээлийн хоцрогдлыг нөхөд тухайн хүүхдийн нөгөө хурд янз янзын зүйлээс хамаарат $5,000-аас $10,000 байхгүй. За эхний 5 жил буюу ингээд одоо бага ангийн хувьд бол бага ангийн хувьд те 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд бол $5,000-аас $10,000.
За мэдээж тэгээд ахих тусмаа жишээ нь ахлах сургууль болох тусмаа тэрний чинь одоо үнэлгээ нэмэгдээ явах нь шүү дээ. Англи хэл дээр 1 жилийн хоцрогдолтой. Математик дээр 1 жилийн хоцрогдолтой байвал хэд болох нь вэ? Хамгийн доод нь $10,000 байхгүй. За бодоод үз. Өнөөдөр энд ингээд Монгол хүүхэд байж байна. Монголд амьдарч байна. За ингээд мэдээж ингээд янз янзын ингээд учир дутагдал ингээд дутагдaltaй талууд байна гэж байна. За энд Америк хүүхэд байж байна. За энд аав ээжүүд хүүхдүүдэд 1 жилийн ч гэсэн хичээлийн хоцрогдолтой байлгахгүй тул жил болгон $10,000 зарцуулах нь шүү дээ. Хэрвээ хоцрогдолтой байвал. Хоцрогдолгүй байвал тех албагүй. 3 жилийн хичээлийн хоцрогдолтой хүүхэд байлаа гэж дээ. Англи хэлэн дээрээ ч тэр математик дээр ч тэр хамгийн доод нь $30,000 байхгүй. Гэтэл түрүүний таны ярьсанчлан $50,000 руу төхүүлээ л да. 8 дугаар ангийн боловсролын хүүхэд 8 дугаар ангид байгаа хүүхэд. Тэгтэл тэр 8 дугаар ангийн хүүхэд өнөөдөр 3 дугаар ангийн боловсролтой байвал яг хөө англи хэлний хувьд 8 дугаар анги Америкт төрсөн. Америк 10 жилийн сургуульд 8 дугаар анги хүртлээр явсан, тэнцээд явсаар байгаад 8 дугаар анги хүрсэн. Гэтэл шалгалт аваад үзэхээр улс нь яаж тэнцвүүлээ явуулсан бүүмэд 3 дугаар ангийн боловсролтой. Тэр хүүхэд жишээ нь хэдийг төлж ийн гэхээр $27,000 гэрээ хийж байгаа байхгүй. $27,000. 3 дугаар ангийн хүүхэд 8 дугаар ангийн англи хэлтэй болоод 5 жил хичээлээ нөхөхийн тулд $27,000 гэрээ хийж байгаа байхгүй чинь. Монгол мөнгөөр бодоод үзтээ ямар их мөнгө те. Тэгэхээр Америкт боловсрол тийм байна. Бид нар бол өнөөдөр Америкийн боловсролыг бодохдоо бол ерөөсөө хүүхдээ Харвард л сургачмаар байна. Эсвэл одоо юу гэж Стэнфорд гэдэг юм уу, Ivy League гэдэг юм уу ингээл ерөөсөө тэр сургуулиудад л ямар нэг л сургачмаар байна гэж байна. Тийм учраас өнөөдөр Монголд хувийн сургуулиуд яагаад үнэтэй байгаа нь тийм шалтгаантай байна. За Кембриж байна, өөр олон хувийн сургуулиуд бол хэдэн 10 сая төгрөг байдаг ч юм уу. Одоо юу гэж хэдэн $10,000 байдаг ч юм уу. Яг тэр болгоны чанарыг би бол үнэлж мэдэхгүй. Гэхдээ энийгээр дамжуулаад би эцэг эхчүүдэд яг нэг талаасаа би урамшуулад нөгөө талтаа ингээд анхааруулж байгаа зүйл нь вэхээр хүүхдийн 1 жилийн хичээлийн хоцрогдлын өртөг $10,000 шүү эцэг эхчүүдээ. $10,000. А ямар тохиолдолд энэ нь ийм өндөр үн цэнтэй вэ гэхээр ямар үн цэнтэй вэ гэхээр хэрвээ хүүхдэд дэлхийн хэмжээний хүн болохыг хүсэж байвал. За миний хүсэж байгаа, таны хүсэж байгаа дэлхийн хэмжээний Монгол хүүхд гэвэл хэм бэ гэхээр дэлхийд нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн өндөр цалинтай хамгийн том карьер албан тушаалууд хаана вэ? За олон улсын маш олон байгууллагууд байдаг. За тэдгээрээс одоо юу гэж чинь салбар байгууллагууд нь Монголд ороод ирсэн байгаа тохиолдлууд бас зөндөө байна. За бүр төв дэлхийн том компаниуд байна. Хэдэн сая ажилтнуудтай тэгээд одоо захирал нь жилийн хэдэн зуун сая долларын пакэж цалин авдаг, орлоготой амьдардаг. Өнөөдөр монголчууд бид нар бол зөвхөн одоо юу гэж чинь Монгол дотор л өрсөлдөж амьдарч байгаа. Одоо юу гэж чинь үйлчлэгээрээ ч үгүй юм уу, хүнсээрээ ч үгүй юм. Зөвхөн Монгол дотор өрсөлдөж байгаа. Гэтэл өнөөдөр Монголын ямар компани нь Оросын зах зээл рүү гараад хүнс зараад байгаа юм. Монголын ямар компани нь Хятад руу гараад одоо юу гэдэг чинь ногоо зараад байгаа гэдэг ч юм уу. Монголын ямар электрон бараа үйлдвэрлэгч компани Samsung-гийн 30 жилийн өмнөхтэй адилхан, тий эсвэл LG-гийн 40 жилийн өмнөхтэй адилхан электрон бараа гаргаж ирээд зараад борлуулад эхэлсэн. Азийн зах зээл дээр байхгүй. Энэ юутай холбоотой гэж бодож байна? Энэ бол ерөөсөө бүгдээрээ хичээлийн хоцрогдолтой холбоотой байхгүй. Тэгэхээр олон тохиолдолд бид нар бол зөвхөн тухайн хүүхэд маань одоо хичээлдээ тэнцээд анги ахиа яваад байгааг нь л окей гэж үздэг. Хүүхэд маань ямар ч нэг 10 жилийн сургуулаа төгсөх нь чухал. За бүр цаашлах юм бол өнөөдөр ихтэй сургуулиудын олонх одоо маш олон би бүгдээрээ бол гэж хэлэхгүй маш олон тохиолдолд бол жишээ нь диплом үйлдвэрлэдэг гэдэг юм уу эсвэл зүгээр дипломыг худалдаж авдаг гэдэг юм уу их сургуулийн 4 жилийн боловсролын туршид юу сурсан мэддэхгүй мөрлөө дипломтой болсон зөндөө олон хүмүүс байдаг гэж ярьдаг. Энэ бүхэн чи юутай холбоотой гэхээр 10 жил эзэмшсэн боловсролтой холбоотой байхгүй. Тэр би энийгээ дамжуулаад юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар зөвхөн өөрийнхөө ерөнхий боловсролын системд найдаж болохгүй. Бид нар зөвхөн багшийн их сургуульд найдаж болохгүй. Бид нар зөвхөн Монголын засгийн газар найдаж болохгүй. Тэр бүх зүйлүүд эмх зэгцэн болоод зохион байгуулалтаа болоод явах хүртэл өчнөө цаг орно. Өнөөдөр Америкт хүртэл төрсэн хүмүүс Америкийн боловсролын систем хичнээн одоо дэлхийд дээр 30-40 хавцаа. Ерөнхийдөө Америкийн боловсролын систем чинь бол тийм өндөр байдаг 30-40 хавцаа байдаг. Тэгсэн ч гэсэн яагаад Америкийн эцэгчүүд одоо хүүхдүүдэд анхаарч өгөхээр Америкийн ихтэй сургуулийн боловсрол нь маш өндөр түвшинд хөгжсөн байхгүй юу? Харвардыг сургуулиас эхлүүлээд Стэнфорд юу гэдэг Ivy League гэдэг Америкийн ихтэй сургуулийн хөгжил нь маш өндөр түвшинд хөгжсөн. Гэтэл Америкийн 10 жил бол жоохон дунд зэрэг сул. За тэгээд бүр баг боловсрол гэх юм бол гайгүй байж магадгүй. Гэхдээ бас тим тэргүүлэх төвшөнд гэв бас эргэлзээтэй. За Япон бол тэр чиглэлээр бол тэргүүлэгч, Израильч гэдэг юм уу эсвэл одоо өөр зарим нэг Европын орнууд гэхэд ярьдаг. Тэрэн дээр бол зөндөө олон номнууд байгаа учраас би тэрийг бол ярихгүй. Тийм учраас би юу гэж ярих гэж байна вэ гэхээр
хүүхдийнхаа 1 жил болгоны тэр ахиц дэвшилтээр нь анхаарах хэрэгтэй. За тэргүүлэгч 3 хичээл гэвэл одоо би ингээд нөгөө боловсролын бүтээгдэхүүн Америкийн нэгдсэн улсаар зарж байгаа учраас тэргүүлэгч 3 бүтээгдэхүүн гэвэл Монгол хүний хувьд бол мэдээж монгол хэл нэгдүгээр, хоёрдугаарт нь англи хэл, тэгээд математик байхгүй. Гэхдээ хэрвээ монгол хэл нь тэр хүүхдийн хувьд үнэхээр бүрэн гүйцэд болж амжаагүй байгаа нөхцөлд англи хэлийг заах дээр анхаараарай гэж би хэлмээр байгаа. За тэгвэл болж гинэ гэж үзэх юм бол нэмээд англи хэл тэгээд математик. Энэн дээр бол тухайн хүүхдийг одоо яг дэлхийн түвшинтэй харьцуулахад хэдгээр ангийн түвшинд математикийн боловсролтой байна уу, хэдгээр ангийн түвшинд англи хэлний боловсролтой байна уу гэдгийг судлаад мэдээд тэгээд ахиулаад явах арга замууд бол зөндөө байна. Одоо нэг жишээ нь гэвэл одоо миний ажиллаж байгаа байгууллага байхгүй юу? Тэгэхээр одоо магадгүй одоо юу гэдэг чинь Монголд байгаа мөртлөө одоо манай энэ Америк дахь бослын системээр бас өөрийнхөө хүүхдийг одоо шинжилээд хөгжүүлээд явъя гэх юм бол магадгүй тэрэн дээр бас яриа хөөрэ байхыг бол үгүйсэхгүй. Жишээ нь тэн дээр бол жишээ нь Diamond Төв одоо миний ажиллаж байгаа байгууллага хоёрын хооронд бас харилцаа холбоо байж болох байхгүй жишээ нь. Тэгэхдээ энэ дээр бол зөндөө олон яриа болох байх. За тэгээд цаашлах юм бол одоо бусад хичээлүүд дээр анхаарах зүйлүүд байж байгаа. Тэгэхээр энд байгаа хүмүүсийг би ингээ харахад дандаа мэдлэгтэй, босролтой, Вашингтон ДС-д амьдардаг, Пентагонд ажилладаг цэргийн хүмүүс харахад бол ерөөсөө хүүхдүүдийнхээ англи, математик дээр л хамгийн төвлөрж байна. За хамгийн сүүлийн зүйл ярив. Дунд сургууль, ахлах сургуулийн хүүхдүүд юун дээр анхаарч байна вэ гэхээр цагийн зохион байгуулалт, хичээл хийх чадвар, дадал хэвшил, хандлага, за мөн дээрэс нь юу яах? Бие дааж хичээл хийдэг чадвар, тий бие дааж хин нэг хүний анхаарал одоо хин нэг хүнээр заавал шаардуулаад байхгүйгээр хин нэг хүнээр шавдуулаад байхгүйгээр хичээл хийдэг чадвар. За тэрийг болохоор study skills, time management, personal coordination гэдэг ч юм ингээд хичээлүүд байгаа байхгүй. Дунд сургуулиас эхэлж байгаа. 6 дугаар ангиас эхлүүлээд тэгээд ингээд ахлах сургууль хүртэл. Тэгжээж тэр хүүхэд одоо коллежид орох, их сургуульд орох тэр бэлтгэл хангаж байгаа байхгүй. Тэгтэл энэ бүх зүйлүүдийг бид нар нэг талаасаа заана гэж ярьж болно. Гэхдээ хамгийн сайн хүний юм сурдаг арга зам нь яг үнэндээ юу вэ гэхээр үлгэрлэл байхгүй. Аав ээж өөр хүүхдүүдэд ямар мундаг багштай, ямар гоё сургалтын төвтэй холболоо гэд аав ээж хоёр өөрсдөө эхэлж сураад өөрсдөө хүүхдүүдэд үлгэрлэхгүй болвол тэр бүх зүйл бас их хэцүү. Тэрийг бас анхааруулмаар байна. За баярлалаа. Та хоёрын яриа их нөгөө эцэг эхчүүд түрээд баярлалаа, сайхан байна гэсэн их олон асуулт ирж байна. Дээрээс нь нөгөө цаг хугацаатай учраас яг ярих юм бол бас маш олон агуулга танаас сонсохыг хүсэж байгаа асуултууд байх шиг байна. Одоо хоёлаа ирж байгаа асуултууд дээр бас туглын тураахгүй хин эцэгүүд та аль болгоноо давчхан хариулаад өгөхийг бас хүсэж байна. Ягаад гэвэл олон эцэг эхчүүдэд үнтэй зарцуулаа бид нарыг сонсож байгаа учраас өгөхийг хүсэж байна. Үүн дээр нэмээд хэлэхэд яг манай Diamond Tube бол яг сая таны хэлснээр тэгээ цагийн зохион байгуул тэр бие даах чадвар, хувийн хөгжлийн чадварыг өсвөр насныханд олгохоор бас энэ хөтөлбөрүүд дээр бид нэр ажиллаад одоо манай сургалт онлайнаар эхэлсэн. Монгол хүүхдүүдэд бас яг энэ чиг хандлагт дэлхийн шигт нийцүүлсэн байдлаар хөгжүүлэх гээл хичээгээл явж байна л да. Дээрээс нь нөгөө гадаад байгаа монгол хүүхдүүдэд бас яг таны энэ ярьж байгаа да монгол хэлийг орхигдуулахгүй монгол хэл бол суур юм а гэдэг дээр ажиллах үүднээс ингээ монгол хэлийг нь хэлний сургалтыг бод гадаад байгаа монголчууд ингээд оруулаа явж байгаа. За тэгээ үүнтэй холбоотой хоёул яг үндсэн сэдвтэйгээ холбоотой хамгийн гол асуулт надад байна. Монгол хүүхэд яг юугаараа монголчууд дэлхий дээр өвөрмөц өөр байж ялгарх юм бэ? Та бас надад маш олон сайхан жишээнүүдийг дурдж хэлжсэн л да. Энийг бас за яг энэ нөгөө давуу болон сул талаа бид нар мэдэж аваад давуу талаа хөгжүүлээд тэгээ сул талаа одоо байхгүй болох тал дээр ингэж ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр та яг энийг эцэг эхчүүдэд хүүхдүүдэд бас зөвлөөч гэж хүсэж байна. Тэгэхээр миний бодлоор бол яг монгол хүүхдүүдийн хамгийн том давуу тал бол монгол хэл нэгдүгээр монгол түүх, монгол ёс заншил. За тэгээд дээрэс нь бол одоо монголчууд бидний дэлхийд даяар тархсан байгаа байдал байхгүй. Тэгээд хүүгээ маань хувьд хичнээн өнөөдөр Америкийн нэгдсэн улсад ирээд Америкт уусч болно, англи хэл сурсан учраас англи хэлэндээ уусч болно, Америкт илүү их илэгтэй байж болно, Америкийг одоо юу гэж их орно гэж хүлээж авч болно. Гэтэл хүүгээ маань хувьд бол ерөөсөө монгол түүхээр бол хаанч хэний ч өмнө бахархна. Чингис хаанаараа хаанч хэний ч өмнө бахархна. Тэгээд дээрэс нь хятадуудтай бол үзэж тарна. Америкийн нэгдсэн улсад байгаа мөртлөө хятадуудтай бол үзэж тарна тий. Одоо юу гэж яагаад хятадд дургу вэ? Яагаад одоо
Хятадд бид нар нүүр рүүгч болохгүй вэ гэдэг ч үт юм уу. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол том давуу тал байхгүй юм. Тэгэхээр би бол дахиад дээрэс нь нэмээд хэлэхэд нөгөө геополитикийн давуу тал гэж бол байна. Бид нар бол юу гэдэг чинь Орос Хятадын яг дунд нь амьдарч байгаа ганцхан одоо юу гэдэг чинь орон шүү дээ тий Орос Хятадын дунд. Тэгсэн мөртлөө Америкчуудтай болон 3 дахь хөршүүдтэйгээ маш ойрын харилцаа холбоотой. Америкийн түншүүдтэй гэдэг юм уу. Тэр нь болохоор Өмнөд Солонгос байж гин, Япон байж гин. За Герман тэргүүтэй одоо Европын холбоо, Англи байж гин. Гэх мэтчлэн. Тэгэхээр бид нар бол нэгдүгээр хүүхдүүдийн маань хувьд геополитикийн давуу тал байгаа буюу Орос Хятадын дунд байгаа гэдгээрээ тэр хоёр орны одоо соёл, боловсрол олон зүйлүүдийг үзсэн байдлаараа Англи, Америкийн нэгдсэн улсыг Америк орн болон Англи, Герман гэдэг эдгээр бүх орнуудыг одоо юу гэдэг чинь үзэж, судлаа, очиж амьдрий гэж бодож хүсдэг зүйлүүд байж байна. За тэгээд бидний хамгийн гол нь анх бид нар яг хаана яаж төрсөн бэ гэдэг ахуй орчин байж байна. Монгол гэр байна. За хөдөө гадаа аялдаг байдал байж байна. Бидний тэр өргөн сайхан тал байж байна, тал нутаг байж байна. Тийм учраас би бол хүүгээ яг Монголд байхад нь бол нөгөө гадагшаа дотгошоо явуулсан гэдэг талаас нь би ярьсан түрүүн. Дээрэс нь би бол хөдөө хүүгээ бас яг өөрийнхөө төрсөн нутгаар бас аваачиж үзүүлсэн. Хөдөө бас хэдэн сар байлгаж үзсэн. Тэгээ ямар ч хөдөөний амьдралыг ч гэсэн үзээд харсан байдал нь бол их одоо юу гэдэг чинь одоо хүртэл ингээд дурсамж нь үлдсэн байж байна. Одоо бол бид нар хот суурьнд газар байж байгаа шүү дээ. Америкт бол хаа хөдөө газар аяллаа ч гэсэн Монголын хөдөө шиг тийм мал одоо морь гэдэг юм уу тийм зүйлийг үзэх боломж бол байхгүй. Тэгээ энэ бүх зүйл маань бол давуу тал гэж би хэлэх гэж байна. Юу вэ гэхээр Америкт мөрөдөд ч тэр зүйл байхгүй. Дэлхийн өөр аль ч оронд очиод би бол нэг 15, 16, 7 орноор явсан. Тэгэхэд бол яг Монголын одоо тэр онгон байгаль, Монголын одоо бидэрт байдаг одоо тэр наадан байна уу? Эсвэл одоо юу гэдэг чинь цагаан сар байна уу? Тийм гоё баяртай, соёлтой, ёс заншилтай хэдэн мянган жилээр өвлөгдөд ирсэн тийм зүйл. Ялангуяа Америкийн нэгдсэн улс. 300 жилийн түүхтэй. Ямар ч яг American гэж хэлэхээр тийм зүйл байхгүй. Харин бидэрт Монгол хүн гэж хэлэх маш олон зүйлүүд байгаа. Хамгийн гол нь тэр бүх зүйлүүдэд бид нар сурцсан л байх хэрэгтэй. Тэр чиглэлээр бол угаасаа сүүлийн 10 жил нөгөө бидний эдийн засаг гайгүй болсноос хойш маш их зүйлүүд хийгдэж байгаа учраас тэрэн дээр бол би бол байнга бахархалтай байдаг. За. Маш олон асуултууд ирсэн байна. Танд бас талархшаа сэтгэлээ илэрхийлсэн байна. Тэгээд хоёулаа бас асуултууд ахаад хэлэхэд нөө бүх асуултуудад хариулахыг хичээж байна. Би дах чадрыг өсвөр үеийн ямар аргаар олох вэ гэдээ асуугаад байна. Одоо би танаас түрүүнээс асуусан нөгөө хүүхдийг олон чиглэлээр хөгжүүлэх ёстой юу? Эсвэл ер нь нэг чиглэлээр барьж хөгжүүлэх ёстой юм уу те? Би бол тэрэн дээр миний бодол шүү. Миний бодол бол аль болох нэг чиглэлээр нарийн хөгжүүлүүлэх дээр гэж хэлмээр байна. Яагаад вэ гэхээр дэлхийн чиг хандлагатай би уялдуулаад нэг зүйлийг ярихад одоо дэлхий өөрөө хаашаа явж байгаа за нэг 10, 20, 30 жилээр нь ярих юм бол дэлхий өөрөө бол хиймэл оюун ухаантай өрсөлдөх тийм чиг хандлага руу явж байгаа. Үүхээр бид нар хиймэл оюун ухааныг бол зогсоож чадахгүй. Бид нар ухаалаг технологи бол бид нар зогсоож чадахгүй. За энэ гар утасны хөгжил байна, компьютерийн хөгжил байна. За тэгэл би айл одоо 2005 онд 2002-оос 2003-аас 2005 онд их сургуульд байхдаа би чинь Өмнөд Солонгос руу явхад л би машины үйлдвэр одоо Hyundai-гийн үйлдвэрлэлээр очиод танилцж байхад л би дандаа роботоор машин хийдэг байсан байхгүй юу. Гэтэл өнөөдөр яг роботоор машин хийж байгаа бүх одоо баг ингээ үйлдвэрлэлийн механизмын баг 60-70% нь роботоор явж байгаа чинь Tesla байж байна тий. Одоо Tesla машины одоо бүх одоо үйлдвэрлэлийн технологи нь бол роботоор хийгдэж байгаа байхгүй юу. Энэ болгон чи өөрөө хүний ажиллах тэр одоо нөхцөл бололцоог булааж байгаа байхгүй юу. Тийм учраас Монгол хүн бид нар нэг цөөхүүлээ гэдэг нь бол давуу тал. Тэгээ цөөхөн хүнийг хөгжүүлэх бол бас амархан. Жишээ нь 1 тэрбум хятад хүнийг хөгжүүлэх бол хэцүү. 300 сая Америкийн иргэнийг хөгжүүлэх бол хэцүү. Гэтэл 3 сая хүнийг хөгжүүлэх бол амархан байхгүй. Ялангуяа одоо залуу үеиг бол за нэг магадгүй 2 сая гарсан л байгаа хэрэг тийм ээ. Тэгээ 2 сая хүнийг бол хөгжүүлэх бол тийм бол хэцүү бол биш. Тэгэхээр энэн дээр би эцэг эхчүүдэд түрүүний асуусан асуултыг аль болох мэрэгшүүлэх тусмаа сайн. Тэр тухайн хүүхэд ирээдүйд ерөнхийдөө яг анагаахын чиглэлээр явмаар байвал яг тэр чиглэлээр Монгол хэлний чиглэлээр явбал тэр математик бол за манай хүүхэд бол жишээ нь ингэж байгаа. За манай хүүхдээ жишээ. Манай хүн бол жишээ нь одоо далаа тийм одоо их далаагаа хайрламаар байна. Далайн амьтдуудыг хайрламаар байна. Ерөнхийдөө яаж би одоо энэ далайн чиг одоо далаа дээр байгаа тэр амьтдуудыг хайрлах, хамгаалах тэр чиглэлээр би одоо өөрийгөө хөгжүүлэх вэ гэдэг ч үт юм уу. За сүүл рүүгээ бодоод одоо чинь би илүү Америкийн одоо цэрэг айрамд алба хаамаар байна гэж ярьдаг ч үт юм. Тэгэл ерөөс аль болохоор тэр хүүхдийнхаа тэр хүсэж байгаа зүйлийг нь л би дэмжих хүсэж байгаа юм бол.
Түүнээс биш одоохондоо хүүхдийн маань сонирхол нь бэлэн болоогүй байхад хэтэрхий нэг чиглэл рүү явход бол хэцүү. Гэтэл хүүхд маань хүсээд, эцэг эх маань хүсээд хэзээний тэр чиглэл нь тодорхой болсон бол тэрийг нь л явуулна. Одоохондоо хүүхдийн маань хувьд тэр нь тодорхой биш байгаа учраас бид хоёр зөвхөн одоо эхнэр бит хоёрыг бол зөвхөн тэр basic хэрэгцээн дээр нь ерөөдөө төлрөө явж байгаа. Тэгэхдээ яагаад Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа вэ? Мэдээж англи хэл нь бол хэрэгүүлэгч одоо зүйл болоо явж байгаа. Монгол хэлний дараа. Тэгэхээр Монголдо байгаа хүмүүсийн хувьд бол яг ямар зүйл дээр илүү төлөх хэрвээ монгол хэл дээр нь төлөх хүсч бол монгол хэлийг нь ямар ч нэг 5 дугаар анги хүртэлх одоо тэр хэмжээнд нь маш сайн болгочих хэрэгтэй. За дараа нь англи хэлэн дээр нь төвлөрдөг ч юм уу. Дараа нь математик дээр нь төвлөрдөг ч юм уу. Гэхдээ мультитаскинг гэж ярьдаг сүүлийн үед бид нар бол байнга хэрэгэлдэг болсон. За доор хаяж 3 зүйлийг зэрэг хөгжүүлэх гэвэл ерөөсөө монгол хэл, англи хэл, математик 3-ыг л маш сайн суртай болох хэрэгтэй. Одоо би өөрийгөө эргээд харахад бол миний ээж миний бага ангийн багш байсан. 1-ээс 3 дугаар ангид миний бага ангийн багш байсан. Ерөөсөө монгол хэлийг маань тэр үед чинь бид нар кирилл үсэг, монгол үсэг хоёулыг нь үздэг байсан шүү дээ. Кирилл үсэг, монгол үсэг, тэгээ математик. Энэ 3 дээр бүр ингээд 1-ээс 3 дугаар ангид маань бүр ингээд хатуу аргаар сургасан байхгүй намайг. Тэгээд 4 дугаар ангиас хойш би хамгийн оройтол өгөхөд 6 цаг тусдаг байсан. 4 дугаар ангиас эхлээд ер нь эртдээ 4 цагт тосон, 4:30-д тосон. 4 дугаар ангиас бүр ингээд сургуулаа дуусна. Тэгээ би яг ингээд гэр бүлтэй болоод тэгээд ядраад юм уу эсвэл тэр бас нэг жоохон насны асуудал байна уу. Тэгээд гэр бүлтэй болсноос хойш нэг өдрийн 8 цаг унтдаг болж байгаа 7-8 цаг ч юм. Ер нь бол 10 жилдээ их сургуулийнхаа туршид бол нэг шөнө 4-5 цаг. Гэхдээ өглөө бол зоолттой нэг 4-6 орон босдог байсан байна. Юу хийх вэ? Ерөөсөө хэл тэгээд математик байхгүй. За мэдээж матик дагаад хим физик орж ирнэ мэдээж. Тийм учраас яг тэр суур боловсруул болох монгол хэл, англи, мат 3 дээр л маш сайн анхаараасаа дэлхийн бүх шалгалтууд ерөөсөө энэ 3 дээр л тулгардаг, тулгуурладаг. Англи хэл, математик 2 дээр. Тэгвэл дэлхийн хаан ч гэсэн яг баримталдаг нөгөө хувь хүний хөгжлийн чухал чадвар юу вэ гэж яг энтэй холбоотойгоор асуулт ирсэн байна. Яаж тэр чухал чадруудаа яг хувь хүний хөгжлийн чухал чадрууд одоо таны сая хэлсэн 3 чадвар дээр нэмэгдээд юу байх вэ? Сүүлийн үед хоёлоо яг өнөөдөр яаж амжаагүй байгаа хэрэг зүйл. Цаг төлөвлөлт. Time management. Цаг төлөвлөлт бол бүр ингээд одоо бүр ингээд 6 дугаар ангийн хүүхдүүдэд гарч эхэлж байгаа байхгүй юу? Цаг төлөвлөлт. Time management. Аав ээж цаг хугацаагаа яаж төлөвлөж чинь? Мэдээж хүүхэд яг тэрийг л одоо хэвшиж аавна тий. Тэгэхээр нэгдүгüүрт нь бол би хувь хүний хөгжил талаасаа гэх юм бол цаг төлөвлөлтийг би хэлмээр байна. Хувийн зохион байгуулалтыг хэлмээр байна. За дээрэс нь нэмээд юу гэдэг чинь ажлыг нөгөө дараалалтаа хийж чаддаг байдал. Хамгийн одоо амархан сонирхолтойгоос эхлүүлээд хамгийн хүндрүүгээ одоо явдаг байдлаар ч байт юм аа. За тэрийг бол тэр хүн бас өөрөө хийж чадах байх. Гэхдээ миний хэлхийг хүсэж байгаа тэр зүйл нь юу вэ гэхээр би түрүүн том хүүдээрээ би хэлжсэн. Хүүгээ би 3 настайгаас нэглээд би зөвлөгч гэж хэлсэн. Одоо 10 нас хүртэл ингээд илүү ингээд бүр өргөн цар хүрээтэй яриа хүрээтэй болсон. Шалтгаан нь юу гэхээр нээлттэй ярилцдаг хүүтэйгээ бит хоёр. Би хүүгээ бүрэн гүйц сонсно. Хүү маа ч гэсэн намайг аль болох бүрэн гүйц сонсч ярьдаг байдаг ч үгүй юм. Тэгэхээр ярих, сонсох тэр чадвар буюу тухайн хүүхдийн сэтгэлгээ өөрөө тийм нээлттэй байх, хаалттай биш. Тэгээд түүн дээрээ суурилсан юу гэдэг чинь хувийн зохион байгуулалт, цагийн зохион байгуулалт тэгээд альва ажлыг хийхдээ дистарата хийдэг чадвар. За бас асуулт гэвэл одоо нөгөө Монголын боловсролын систем дээр та бас ажиллаж байсан хүний хувьд өөрийнхөө дүгнэлтийг хэлэхэд одоо хүүхдүүд 6 настай сургуульд орж байгаа. Тэгэхээр бас одоо 7 болгон ч гэдэг юм уу бас нэг ийм асуудал байгаад байна л да. Нэгдүгээр ангид ороход дэлхийн жишгт нийцсэн одоо иргэн нөгөө хүүхдүүд маань бэлэн болоход ер нь хэдэн настайгаас эхэлж ер нь яг 10 жилийн боловсролоо эзэмшүүл зохистой байдаг юм бэ гэж асуулт ирсэн. Би болвол аль нь ч байж болно. Тэр бол яг тухайн эцэг эхийн өөрийнх нь бол сонголт. За ер нь бол дэлхийн төлөв байдлыг ингээд харахад ялангуяа ингээд Америкт өөрсдийнхөө бид нар байгаа ингээд орчныг харахад насан дээр бол асар их анхаарал хандуулдаг. Америкийн нэгдсэн улсад насан дээр тэр тухайн хүүхдийн одоо тэр ерөнхийдөө Америк бол нэг тийм яардаггүй гэх юм уу ер нь бол яардаггүй тийм сэтгхүүтэй. Тэгэхээр хэрвээ би яг ингээд Америк болон хөгжилтэй орнуудын одоо тэр юун дээр нь түшиглэх юм бол би 7 гэж бол хэлнэ. Азтай адилхан одоо юу гэдэг Сингапур байна уу, Тайван байна уу, Хонконг байна уу. Бид нар чинь нэлээд тийм aggressive, hungry одоо
өсөж дэвжих хэрэгцээ ихтэй гэдэг утгаараа бол 6 гэж бас хэлмээр байна. Тийм. Тэгэхээр яг орныхоо сэтгэхгүйгээр бид нар илүү нэг жилээр ч гэсэн дэлхийн хөгжилтэй орны хүүхдүүдээс илүү алхахыг бол 6 гэсэн үг. Гэтэл нөгөө тухайн хүүхдийн эрх чөлөө, тухайн хүүхдийн суур боловсрал, хувь хүний төлөвчлөл нь өөрөө гэртээ цэцэрлэгтээ илүү өгөгдөж болно гэх юм бол 7. Тэгвэл манад нөгөө яг бага насны хүүхдүүдийн босрал өөрөө хэр хэмжээнд хөгжсөн бэ гэдгээс бас их хамаарах байхгүй. Тэгэхээр цогцоор нь авч үзэх юм бол би 7 гэж хэлмээр байна. Гэхдээ зөвхөн 10 жилийн сургуулийн түвшинд нь тэр бага насыг нь орхиё гэх юм бол 6. Тийм. За баярлалаа. Тэг олон асуултууд ирсэн байна. Зарим асуултыг бас тань руу мэйлээр явуулаад буцаагаад тухайн хүмүүст явуулж болох байхаа гэж би бодож байна. Тийм. Боломж байгаа болоо. Тэрийг ямар ч гэсэн хоёулаа судалж үзье, ярилцаж үзье. Хүмүүсээс нэлээд асуултууд ирсэн байна. Тэгэхээр та яг одоо Монгол хүн гэдэг энэ төсөл санаачлаад хэрэгжүүлээ явж байгаа тийм. Тэгэхээр энэ төслийн талаар бас та танилцуулаад одоо хоёулаа бас энэ та яг ер нь өөрөө ингэдэг шүү дээ. Одоо энэ хүнд илүү боломж байсан учраас ингэж амьдарч байна ч гэдэг юм. Одоо хүүхдүүд ялангуяа миний найз чи эцэг хийний юм шүү дээ ч гэдэг юм. Надад бол энэ боломж нь алгаа гэж үздэг. Тэгвэл энэ талаас нь та тайлбарлаж өгөөд одоо миний хувьд бол яг яагаад ингэж хэлүүлэх гээд байна гэхээр би ч яг тантай адилхан өнцгөөс бүх хүнд боломж байдаг. Тэрийг ашиглаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй л гэдэг талаас ярихыг хүсдэг байхгүй юу. Тэгэхээр та энэ тал дээр бас яг өөрийнхөө бодлыг хэлээ. Тэгээ өөрийнхөө Монгол хүн гэдэг төслийг яагаад санаачлах болсон юм бэ? Яг ямар үйл ажиллагаа чиглэл хийх юм бэ гэдэг талаар хоёлаа ярилцаад ер нь яриагаа өндөрлөх тийшээ хандъя гэж бодож байна. За тэгэхээр миний хувьд бол их сургуулийнхаа 4 курсын их сургуульд би 4 жил бакалавртаа сурсны нэг л удаад нь би төлбөрийн төлсөн. 3 удаа нь болохоор тэтгэлгээр сурсан. 100% тэтгэлгээр. Би өөрийнхөө их сургууль руу орохдоо бол нөгөө хамгийн ихний хувьдрал 11 дугаар одоо тэр 11 дугаар сургууль байт юм уу 1 дугаар сургууль байт юм уу за нэг усуугаад тийм бодлоо яг дандаа тийм одоо өгдөж чинь мундаг 10 жилийн сургуулийн төгсөгч нартай өрсөлдөөд өөрөө бол би чинь энгийн л одоо игэл жирийн 10 жилийн сургууль те Баян зүрх дүүргийн нэг жирийн сургуулиас төгссөн. Тэгээд өрсөлдөөд 65 гарам одоо гэдэг чинь тэр ангид хэлчихсэн хүүхдүүдээс одоо эхний 3-д ороод би ингээд урилгаар тэтгэлэг 100% тэтгэлэг аваад орж исэн. Дараа нь оюутны зөвлөл байгуулад оюутны зөвлөлийн дарга болоод оюутны зөвлөл гэдгээрээ за мөн дээрэс нь бас нэг боловсролын байгууллагаас шалгалтаа өгж жагаад материалаа бүрдүүлж байгаа тэтгэлэг аваад 3 янзаар 4 жилийн боловсролынхаа 3-ыг нь 100% тэтгэлгээр сурж исэн байж байна. 10 жил байхдаа 7 дугаар ангиасаа эхлүүлээд би англи хэл сурч эхэлсэн. Тэрхийн тулд би мөстер байсан англи хэлний сургалтын төв Монгол Улсын их сургууль дээр байсан оюутнуудын үнэгүй ааваараа дамжуулаад цэргийн их сургууль дээр байсан англи хэлний үнэгүй сургалтын төв одоо Америк хүмүүс хичээл заадаг. За тэгээд дээрэс нь 13 байдаг нэг тийм католик сум дээр очиод одоо гэдэг чинь тий одоо бас англи мишнери багш нараас англи хэл сурдаг ч гэдэг юм. Ийгээс бүхий л арга замаар англи хэл мөн одоо гэдэг чинь өөрийнхөө дутууг нөхөхийн төлөө явдаг байсан. Дандаа үн төлбөргүй зүйлүүд. За 10 жил байхдаа би бүр одоо тийм халаглаж ярих нь хайшин. Гэхдээ 10 жил ялангуяа дунд сургууль байхдаа надад нэг хэцүү байсан зүйл нь би бол жишээ нь олон төрлийн хувцас сольж амждаггүй. Тий одоо ерөнхийдөө нэг л хувцастайгаа би баг бүтэн 4 жил явжсэн тохиолдол байдаг байхгүй юу? Ер нь бол дунд сургууль байхдаа. Тэр хэмжээнд манай гэр бүлийн хувьд бол эдийн засаг тийм сайн бол байгаагүй. Одоо тэгэхээр ерөнхийдөө бол их сургууль баг төгсөхийн алдад хүртэл аав ээжээ маань хувьд бол эдийн засгийн хувьд бол тийм боломж олцоод бол байгаагүй. Сүүл рүүгээ аав ээж хоёр маань хоёулаа багш байжгаад яг бусад Монголын аав ээжүүдтэй адилхан хувийн салбар руу ороод бизнес хийж ээж тэгээд нэг жоохон эдийн засгийн боломжтой болоод тэгээд сүүл рүүгээ сүүлийн 10 жил манайх гэр бүлээрээ энэхүү ном руу хөрөнгө оруулалт хийгээд тэгээд энэхүү ном маань үнэхээр Монголын ард түмэнд хүрсэн байгаа. Тэгэхээр миний 10 жил байхад бага сургууль дааш дээр, дунд сургууль дааш дээр тэгээд ахлах сургууль төгсөөд их сургууль тэр бүх цаг үеүүд эдийн засгийн хувьд бол ерөөсөө яг л эгэл жирийн бүх Монголын ард түмтэйгээ адилхан байсан. За одоо ч гэсэн би жишээ нь ингээд Америкийн нэгдсэн улсад ирээд ямар нэг байдлаар өөрийнхөө одоо юу гэж юм уу эсвэл өөрөө л бусны эдийн засгийн чадамжаар ерөөсөө ирээгүй. Ерөөсөө яг бурхан цаанаас нь авчрах тэр нөхцөл болцоо бүх юм бүрдүүлээл ирээл мэдээж маш өндөр зээлтэй ирсэн. Маш өндөр зээлтэй ирээд маш өндөр хүүтэй одоо Монголын зээлийн хүүг та нар мэдж байгаа шүү дээ тий. Яг тийм.
Тэр маш өндөр зээлтэй, маш өндөр хүүтэй. Тэгээд Америкийн улсууд ирэхэд бол асар одоо тийм хүнд нөхцөл байдал бол хүлээж авсан. Тэгээд 4 жил болоход нөгөө өндөр хүүтэй бүх зээлээ дарж барагдуулаад одоо л дөнгөж Америкт яг ингээд одоо анх гэр бүл болж байгаа хүмүүстэй адилхан ингээд одоо эдийн засгийн төвшин маань ингээд ирж байгаа байхгүй. Яг 0 цаг дээр ирж ин гэсэн. Сая 4 жил хасах явсан байх нь шүү дээ. Одоо 0 дээр ирж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн бодоод үзтээ. Одоо миний нөхцөл байдал болвол одоо манай үр хүүхдүүдийн нөхцөл байдал бол ерөөсөө яг Монголын бүх эцэг эхчүүдтэй болон Америкийн дундаж давхрахтай яг адилхан байна гэсэн. Тэгэхээр ground zero-с эхэлж гин. За тэгтэл Монгол хүн төсөл маань юу хийх гэж байгаа вэ гэхээр юм байна. Монголд бол би нэг дар хойж нэг 10-аас нэг 15 орчим байгууллагууд ажилласан, карьер хөөсөн, тэгээд мэдээж цалин мөнгөний төлөө ажилласан олон зүйлүүд бол байж байна. Өөрийнхөө мэдсэн туршсан бүх зүйлүүдийг за Америкийн нэгдсэн улсад 4 жил болж байна. Үдсэн мэдсэн бүх туршлага байж байна. 2003 оноос өнөөдөр хүртэлгээр нэг 17-8 жилийнхаа туршлагыг бүгднгийн нэгтгэхэд нэг зүйлийг мөрөдөж байгаа. Тэрний юу гэхлээрээс Монгол хүмүүс бүгдээрээ нийлээд маш том зүйлийг хийх юмсан гэж. Жишээ нь одоо Microsoft шиг ч юм уу, Amazon шиг байдаг ч юм уу, Tesla шиг байдаг ч юм уу. Гэхдээ тэр нь яг юуг бол би хэлж мэдэхгүй. Тэгвэл миний үндсэн хоёр том сонирхол байдаг. Нэгдүгээр боловсролын салбар, хоёрдугаарт нь болохоор Монгол гэр дээр суурилсан үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт байхгүй юу. Өөрөө би бол яг хоёр төрлийн салбарт л ажиллаж исэн. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, бүтээн байгуулалт, байшин барилга, нөгөөх нь болохоор боловсрол байхгүй. Тэгэхээр би яг өөрийнхөө мэргэжсэн яг энэхүү хоёр салбар дээр тулгуурлаад Монгол хүн төслийг байгуулаа явж байна. За тэгээд яг Diamond төвтэй холбоотой уг нь өнөөдөр ярих гэж тохирсон тэр зүйл нь болохоор үнэхээр одоо үгдэж байна. Монгол хүн амьдарч байгаа бүх цар хүрээнд мэдээлэл дамжуулаад жил болгон яг 10 хүүхэд 18-аас 25 настай хүүхдийг сонгон шалгаруулад 2022 оноос бэлдэж эхэлнэ. Одоо ковидоос болоод бараг 2 жил хоцорж ийн л да. Би уг нь 2020 он гэж төлөвлөж байсан. Тэгээд 2 жил хоцорсон ч гэсэн 20 жил хоцроогүй учраас эхлүүлээ. Тэгээд жил болгон 10 хүүхэд 2021 оноос эхлээд сонгон шалгаруулад 2022 оноос сургаж эхлээд 2052 он гэхэд 300 шилдэг залуучуудыг хөгжүүлсэн бай. Тэдгээр нь бүгдээрээ төв дэлхийн түвшинд хөгжсөн байна. Мэдээж тэдгээр хүүхдүүдийнхаа хөгжлийг бусад Монголынхаа ард түмэнд, бусад Монголынхаа хүүхдүүдэд хүртээлтэй байлгахын тулд тэр хүүхдүүдийнхаа хөгжлийг дандаа сошиал медиагаар видео хэлбэрээр, аудио хэлбэрээр, подкаст хэлбэрээр хүргэдэг. Тэгэнгүүт давхар хөгжинө гэсэн үг. Жил болгон 10 хүүхэд аваад 10 хүүхдээр нэмээд 300 хүүхдийг 30 жилийн туршид хөгжүүлэх гэж байгаа юм шиг боловч тэр 300 хүүхдийнхаа хөгжлийг ард олондоо нээлттэй байлгана гэсэн үг байхгүй юу? Монгол түмэндээ нээлттэй байлгана. Яг Apprentice шоутай адилхан, эсвэл Shark Tank-тай адилхан гэсэн үг. Гэхдээ энэ яг хувь хүний хөгжил дээр суурилсан John Abe Institute of Government and Management гэдэг John Abe улс төр менежментийн дугуйлан гэсэн үг байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө энийг би анх 2014 онд Harvard-ийн сургууль Business Model Innovation гэдэг сургалтанд $5,000 зардалтайгаар сурж явах үедээ хийж хэрэгжүүлсэн төсөл маань бараг ингээд 6-7 жилийн дараа ингээд биелэлээ олох гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэн дээр бол би Diamond төвтэйгээс хамтарч ажиллахад бол би нээлттэй байгаа хоёлоо бол энийг ажил хэрэг болгоё гэж ярьж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд энэ талаасаа бодож болно. За дээрэс нь бол Монгол хүн төсөл бол манлайллын өсөлтийн 9 зарчим, сүнслэг манлайллын 9% гэдэг хоёр анхныхаа хичээлийг босруулсан. Дөнгөж сая 3 дахь 13-7 хоногийн хичээлээ яваад дууссан. Одоогийн байдлаар манайх бол яг 3 өөр одоо 10-аас 15-7 хоногийн хичээлийг бол босруулад бүх юмыг нь видеогоор архивжуулаад дууссан байгаа. За бүр ингээд 30 жилийн дараах хараа гэх юм бол ерөөсөө бүх монголчууд нийлээд бид нэр дэлхийд ямар өрсөлдөхүйт бизнесийг хийж болох вэ? Ялангуяа Оросын зах зээл, Хятадын зах зээл, Төв Азийн зах зээл мөн цаашлаад. За үүний нэг жишээ бол Anand Global гэж компани байж байна. Манай Малайлах хурлаг төвийн анхны гишүүдийн нэг одоо Хос Эрдэнэ гэ залуу одоо гүйцэтгэх захирлын хийгээ явж байна. Монголоосоо гараа төв дэлхийн хэмжээнд өнөөдөр бараг 10 гаруй сая хэрэглэгчтэй болох үс хэмжээний одоо бизнес, санхүүгийн чиглэлийн бизнес хийгээ явж байгаа байхгүй юу? Олон одоо Азийн зах зээлүүд дээр яг ийм чиглэлийн зүйлийг л одоо Монгол хүн төсөл дэмждэг, хамтарч ажилладаг тийм болно гэж харж байгаа. Тэгээд эцэст нь дүгнээд хэлэхэд бол миний хүсэл сонирхол мөрөөдөл юу байгаа вэ гэхэрсэл Монгол хүмүүс бид нар өөр хоорондоо Монгол улстай биш. Бид нар төв дэлхийн хэмжээнд сэтгэхэд төв дэлхийрүүл бид нар гарч ажиллах хэрэгтэй.
бүх хөгжилтэй орнууд те Солонгос байт юм уу, Япон байт юм уу, эсвэл Герман байт юм уу, Англи байт юм уу, Америк ч гэсэн бүгдээрээ дандаа бусад улс орнуудад очиж өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг зарж ижил улсыг орноо хөгжүүлсэн байхгүй юу. А түүнээс биш манайх шиг зөвхөн одоо газрын баялгаа зардаг биш байхгүй юу. Тэгэхээр бид нар ганцхан газрын баялгаа зарж хөгжиж өрөөсөө болохгүй. Бид нар өнөөдөр оюунаа зарах цаг болсон. Гэхдээ бэлтгэл хэрэгтэй, цаг хугацаа хэрэгтэй. Тэрэн дээр хамгийн чухал үүрэг өрөөлтэй хүмүүс бол эцэг эхчүүд. Тийм учраас эцэг эхчүүд маань ийм их төвчээртэйгээр цаг гаргаад иймэрхүү төрлийн сургалт, яриа, подкастэд цаг заваа заруулаад анхаарлаа төвлөрүүлж байгаад би бол их баяртай байна. Тэгээд өнөөдрийн одоо үзсэн, сонссон бүх эцэг эхчүүдээрээ бахархаж байна гэж хэлмээр байна. Тэгээд урьж оролцуулсан бас та бүхэндээ баярлалаа тий. Аха. Яг таны хэлээд байгаа зүйлдээ эцэг эхчүүд нөгөө үлгэрлэх тойл гээд чи яг нөгөө хүүхдтэйгээ нэг хэлээр ярьж байгаа нөгөө хүүхдээ хувийнхаа хөгжлийг сайжруул. Чи ном үз, чи подкаст сонс гээд байгаа мөртлөө өөрөө тэр зүйлээ хэрэгжүүлэхгүй байвал нөгөө хүүхд маань яг тэр режимд орж одоо чадахгүй учраас гэдгийг бас өөрийнхөө амьдрал дээр ч гэсэн хэрэгжүүлэхийг хичээдгээ гэдгийг бас хэлмээр байна. Эцэг эхчүүд ч гэсэн энэ зүйлийг бас туршаад өөрийнхөө дадал хөвшил болгоорой. Тэр ямар дадлыг хүүхдэд суулгах гэдэг юм бэ? Ямар чадварыг суулгах гэдэг юм. Тэгвэл хамтдаа суралцаж болно шүү дээ. Yes. За тэгээ сүүлд нь бас нэг асуулт асуумаар санагдаж байна. Одоо дэлхийд даяар дарахсан монголчууд байна гэж байна. Тэгвэл тэдгээр хүмүүс монгол хэлээ яагаад сурах хэрэгтэй юм бэ? Та нөгөө хэл шинжлэлийн ухааны магистрийн учраас дээрэс нь яг бид энэ чиглэлээр гадаад байгаа монголчуудаа зориулсан сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг ч гэсэн монгол хүн одоо монгол хэлээ сурчаасаа гэж бодож байгаа. Тэгвэл таны бодлыг бас сонсохыг хүсэж байна. Тэгэхээр тэн дээр би яар нөгөө нэг дээр би бас яасан шүү дээ. Одоо ингээд хүү маань бол ингээд одоо монгол хэлээ ингээд сураад ганцхан жилийн өмнө хүүхэд маань монгол хэл сурах ямар сонирхол байхгүй. Монгол үсэг үзэхгүй. Энэ бол надад хэрэггүй. Миний амьдралд ямар шаардлагагүй гэжсэн байхгүй. Ганцхан жилийн өмнө. Тэгтэл одоо ингээд ганцхан жилийн дотор ингээд нэг иймэрхүү хэмжээнд бичдэг болцсон. За мэдээж 4-р ангийн хүүхэд энэ хэмжээнд байх ёсгүйг нь би бол мэдж байна. Би бол эцэг хүнийхээ хувьд бол хариуцлага алдсан байж магадгүй. Гэхдээ бүр ор сураагүйгээс харьцуулах юм бол ямар ч хүн маань 1-р ангийн төвшөнд бол ирсэн. За миний зорилго бол ямар ч 10-р ангиа төгсөхт нь хүүгээ бол адилхан Монголд 10 жил төгсөж байгаа хүүхдүүдийн төвшөнд хүрчихнэ гэсэн бодолтой байгаа буюу жил болгон 1.5 жилээр одоо ахиулж явах гээд байхгүй юу? Санаа нь бол мэдээж энэн дээр бол асар их өртөг гарна. Ялангуяа хичээл зүтгэл талаасаа. За эдийн засаг талаасаа ч гэсэн эхнэр бит хоёр ингээд өмнө нь бол хүүхдийнхаа зөвхөн коллежийн боловсролд одоо хөрөнгө оруулалт хийн хадгаламж гэж ярьдаг байсан бол одоо бол шууд 10 жилд байхаас нь ялангуяа монгол хэлний сургах дээр хөрөнгө оруулалт хийгээд аль хэзээний эхэлсэн бас ингээд төсвөө ингээд бодоод яриад ингээд химнээд хадгалаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч сан хүүгээ бол ямар ч сан Diamond-ийн одоо гадаад оронд байгаа бүх монголчуудаас бараг л анхны хэрэглэгч нь болох ч нь үү те. Тэгээд болгоно гэж бодож байгаа. Тэгээ мөрөн хүүгээ. За тэгээд дээрэс нь бол хүүд маань бол монгол хэл дээр унших маш олон номнууд байгаа. За би бол өөрийнхөө нэг монголд хийсэн бүх одоо бүтээлүүдээ ингээд Америк нэгдсэн улсад ингээд аваад ирсэн байж байгаа. Тэгээ энэ бүх номнуудаа уншуулна. Аль хэзээ би нөгөө бяцхан мандалт гэж гэх номныхоо 1-р ангийн хүүхдийн номыг нь уншуулад уулан бичлэг хийлгээд ярилцаад хэлсэн байгаа байхгүй юу? Тэгээд мэдээж энийг ингээд их сургууль хүртэл ингээд бас явуулна, яг нэг агуулгаараа ингээд дагнаад монгол хэлийг хөгжүүлээд явна. Англи хэл дээр хүүхэд маань бол ном унших тал дээр бол ямар ч асуудалгүй. Ер нь бол миний дур сонирхолтой ном байх юм бол би ерөөсөө бүр хэдэн сая цагаар суугаад чамаг би ном уншина гэж өчтөр орой хамгийн бит хоёрын хамгийн сүүлийн ярьсан байхгүй унших нь их мэдчихлээ. Тэгэхээр монгол хэл сурах яагаад ямар ач холбогдолтой юм бэ гэж та бит хоёр төтөдөргөө мэдэнтэй гişгэ. Юу вэ гэхээр мундаг багш байгаад багшийн мэрэгчлээ. Би 10 жилийн багш. Эсвэл би их сургуулийн багш. Багш хүн байгаад тэр багш бас нэг өгөөжгүй багш гэж байдаг тий. Хүн өгөөжгүй нэг сонирн тий. Тэр одоо сэтгэл санаанаас нь бол юм мэдхгүй. За эсвэл одоо нэг тийм лекц хийгээч яриач гэдэг нэг хүнийг урьдаг. Тэгтэл тэр хүн бас ингээд одоо юу гэдэг чинь нэг тийм ярих үг нь олддоггүй байдаг ч юм уу. Янз янзын тийм хүмүүс. Бид нар хичнээн монгол хүн гээд хичнээн бүх их сургуулаар явлаа гэд миний монгол хэл сайн гэсэн үг биш байхгүй юу? Би монголоор сайн ярина гэсэн үг биш байхгүй юу? Энэ юутай холбоотой гэж бодож байна? Би монгол хэл сурсан. Гэхдээ би монгол сэтгэхүйгээ хөгжүүлээгүй байхгүй юу?
А энэ Монгол сэтгэхгүй яаж хөгжих вэ? Ганцхан арга замаар хөгжинэ. Ном уншиж л хөгжинэ. Тэр хүн би монголоороо ярьдаг, би бизнесээ хийж чадна, би улс төрөө хийж чадна. Тэгээд тэр хүн ном уншихгүй байвал тэр хүний монгол сэтгэхгүй, оюун санаа, бодол санаа хөгжихгүй гэсэн. За мөн адилхан Америкт одоо бид хоёр хүүгээ 4-р ангид ороход л бусад юм дээр анхаарч хэлж байгаа болохоос эхний 3 жил багш нар ганцхан зүйл асуудаг байсан. Америкийн боловсролын сургуулийн багш нь шүү дээ, багангийн багш. Ганцхан зүйл. Математик асуухгүй, биеийн тамир асуухгүй, хөгжим асуух ганцхан зүйл. Өдөр болгон хүүхдээ 20 минут ном уншуулаарай гэдэг ч үгүй. 20 минут. А гэтэл хүү маань бол мэдээж тэрнээс илүү уншижсэн байх гэж идэг чинь. Одоо бол бүр мэдээж илүү. Тэгэхээр хүүхдийг ном уншуул сургах, хүүхдтэйгээ хамтдаа ном унших, тэгээд номонд ээлтэй болгох. За тэгэл ерөөсөө Монголын ард түмэн номыг бүр иддэг, уудаг, бүр ингээд номыг амьдралынхаа хөвшил энэ биш шүү. Ямар ч смарт девайс биш. Ном багхгүй. За ингэж л чадах юм бол Монгол бол угаасаа дэлхийд цойлхон тодорхой. Яагаад гэж ганцхан зүйлийг хэлье. Хөгжиж байгаа хөгжилтэй орнуудын хамгийн учир дутагдaltaй тал. Smart device хөгжлөө хамгийн анх энэ орнуудад гарлаа хүүхдүүд яаж юм? Видео гейм, smart device. Тэгээд дийлэг screen time бүрээс all over ахгүй. Тэгээд нөгөө цаасан номны соёл гэж ерөөсөө энэ Америкийн нэгдсэн улс бараг байхгүй болсон. Цаасан номны соёл. Тэгээд дандаа электрон ном байдаг ч юм уу, цахим ном байдаг ч юм уу. Яг энэ цаг үед нь дараагийн 30 жил хичнээн бид нар smart device янз янз зүйлүүдийг ашиглах ч гэсэн цаасан номтой хүүхдүүд маань ажиллаад номон дуртай, номон тайртай энэ чиглэл дээр бол Монгол орн бол асар их дэвшил гаргаж байгаа. Ялангуяа сүүлийн 5 жилд. Сүүлийн 5 жилд зөвхөн надтай холбоотой хамтарч ажиллаж исэн гэр бүлийн гишүүд маань ихэд 3 өөр төрлийн одоо хэвлэх үйлдвэрлэл одоо хэвлэлийн одоо компаниуд байгуулсан байх чинь зөвхөн надтай холбоотойгоор. Тэгэл одоо магадгүй нэг 100 орчим ном болцсон явж байдаг ч юм. Тэгэхээр мэдээж миний хувьд бол хичнээн л олон хүн ном орчуулад, ном хэвлээд гаргах тусмаа би бол Монголын ард түмэн номонд хайртай болсон байна. Ном уншиж чинь энэ бол үнэхээр бид нар дэлхийд цойлох цаг ойртож байгаа юм байна гэдгийг тэмдэг гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр би бол ном уншихаас эхлээрээ хүүхдээ шахах биш, өөрөө үлгэрлээд хамт тэгээд дараа нь хүүхд чинь нэгэн сонирхолтой болоод эхлэх юм бол тэгээд өөрийг нь тавиа явуулна гэсэн. Таны амнаас нөгөө гарч байгаа үг бол хүнтэй болохоор энэ одоо ярилцлагыг дуусгамааргүй санагдаж байна. Дээрээс нь та яг хамгийн сүүлд бүр бүх үннийг нөгөө ганц үгээр л хэлчихлээ гэж би бол харж байна. Яг ном тий. Биднээс асуугаад байгаа асуулт, хүүхдээсээ хүсээд байгаа асуултыг ерөөсөө л та номноос аваад хэрэгжүүлэх бүх одоо зүйл нь байна. Бидний нөгөө мэддэг нөгөө баг үеийн нөгөө нэр чи юу вэ? Ном бол юу вэ? ертөнцийг гаргацсан баг. Тийм. Сүүлийн үед сонсогдохоо байдсан. Үнэхээр тийм байхгүй. ертөнцийг харах цонх гэж байгаа байхгүй. ертөнц рүү нэвтрэх хаалга гэж байгаа байхгүй тийм. Тэгээ би одоо ингээд би нэг компьютер ашиглаж байгаа учраас би юу маш том номын сантаа би 2 хүнээс би өөрийнх нь баг амьдралынхын цуглуулга болсон үн цэнтэй номнуудыг авсан 2 хүнээс. Нэг нь болохоор амьдралынхаа туршид баг 40 жил пастор хийсэн хүний номныхон цуглуулгыг авсан. За нийт номных нь магадгүй 10% л авсан баг. Гэтэл тэр хүний номны 10% гэдэг чинь асар их ном байхгүй. Нөгөөх нь болохоор Америкийн нэгдсэн улсын конгрессийн гишүүн 12 жил хийсэн хүн. Конгрессийн гишүүний асар өндөр шалгуураар авсан, олон бэлгэнд авсан номыг бас авсан. Магадгүй тэр хүний бас нэг номны 10%-ийг авсан байх. Тэгээ ингээ харахад бол ингээд ерөөсөө ертөнц дэлхийн түүх тэр чигтээ өнөөдөр орчлон ертөнцид явж байгаа бүх үйл ажиллагаанууд англи хэл дээр номороо байж байгаа байхгүй. Тийм учраас би Монголын ард түмэн маань Монгол эцэг эхчүүд маань нэгдүгürt мэдээж монгол хэл дээр хоёрдугаарт нь одооноос эхлээд хичнээн энгийн байсан ч хамаагүй англи хэл дээр ном уншаад эхлээсэ тэгээд нэг мэдхэд өөрийнхөө хүссэн сэдвүүдээр англи хэл дээр ном уншдаг болцсон байгаасаа л гэж бас хүсэж одоо юу гэж бас мөрөөдмөр байна. За баярлалаа. Тэгээ би ч гэсэн манай Diamond төв ч гэсэн ерөөсөө хүүхдүүдийг хувийн хөгжлийн ур чадвартай болгож хөгжүүлэх Монгол хэл соёлоо өв уламжлаа мартахгүй байх тал дээр бас ажиллахыг маш их зорж байгаа. Таны бас хэлжсэн нэг үгээс монголчууд нөгөө эвтэй хамтаа хүчтэй гэдэг энийг бас их хэрмэлдэг гэжсэн. Энэ ч утгаараа бидний урилгыг хүлээж аваад энэ ярилцлаганд ороод олон эцэг эхчүүдэд бас сайхан зөвлөгөө өгсөн байхаа гэж бодож байна. Тэгээ цаашдын бидний хамтын ажиллагаа улам өргөжинд хэлээд олон монгол хүүхдүүд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц энэ боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа ажиллахыг хүсэж байна. За урьсан хишгээдэ болон Diamond төвийнхаа одоо
багш нарт бүгдэнд нь одоо баярлсан талархсан илэрхийлье. Сая энэ хүү техникийн одоо бүрэн бүтэн үйл ажиллагааг бас хянаж ажилласан техникийн алба, техникийн багтаа бас баярлалаа гэж хэлье. Тэгээд ямар ч сан Diamond Төв-ийнхаа анхны багш нар анхны баг хамт олоо гаргаж байгаа шүү. Эхний 3-4 сар гэхэд бол асар том амжилт гаргацсан. Одоо аль хэзээ нэг дэлхийн хэмжээнд өөрийнхөө үйлчлэгээгээ, оюуны үйлчлэгээгээ ингээд санд болгоод байж байна. Маш их бахархаж байна. Тэгээд үнэхээр Монголын ирээдүй бол гэрэлтэй, гэгээтэй. Яагаад вэ гэхээр хөдөлмөрлөж байгаа зөв зүрх сэтгэлтэй, зөв хандлагатай хүн нэг болгоны одоо үр дүн бол асар их байж болно шүү. Нэг ганцхан том мод байгаад бүхэл бүтэн ойг одоо үүдч ойд те одоо үүдч гэрэл нэмдэг тохиолдол бол байдаг. Тэгэхээр өөрийгөө асар том саглагаар агуу өндөр том ном одоо мод болж чадна гэж өөрийгөө зориороо бодороо. Тэгээд үнэхээр бид нэр бодол санаагаал оюун санаагаал бид нар шавхаж чадах юм бол энд бол ямар ч хэмжээ хязгаар гэж бол байхгүй. Манайд бас нөгөө англиас монгол хэлэн дээр хүүхдээ явж байгаа. Тэгээд 5 жил бид нар монгол хэлээ яаж сурах уу гэд зов шаналж ийсэн. Энэ асуудлыг шийдэж өглөө маш их баярлалаа гэж ийсэн. За тэгээ мөн таны одоо мөрөн хүүгээс сургаад эргээд баяртайгаар нөгөө олон хүмүүстэй яг нөгөө та хэлжсэн шүү дээ. Танилцуулаа явна гэдэг шиг бас тийм байдлыг харуулахыг хүсчээд. Окей. Баярлалаа. Тэгээд танд маш их хүмүүс баярлсан талснаа илэрхийлж байна. Гэр бүлийнхэнд нь бас сайн сайхныг хүссэн байна. Сайнаа багштай гэд бас их олон шавнараас нь бичсэн байх шүү гэдгийг дамжуулж. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд танд цаг зав гаргасанд баярлалаа. Дараа дахин уулзаж бас сайхан яриа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. За тэгээд дэлхийд даяар байгаа бүх монголчуудаа ялангуяа Монгол улстай байгаа бүх эцэг эхчүүдэд болон ард түмэндээ бас баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээд үнэхээр Монгол маань хамгийн сүүлийн 30 жил дотор магадгүй хамгийн хэцүү цаг үеэрээ туулж иж магадгүй. Гэвч үнэхээр Монголыг хэдэн мянган жилийн туршид тийм ээ өнөөр бурхан харж үзээд ямар хэмжээнд авчирсан бэлээ. Бид нар бол дараагийн 30 жилд бол дэлхийд бас нэрээ дурсгасан улс их орон бас нэрээ дурсгасан ард түмэн болно гэж итгэж байгаа шүү. Хамтдаа хэдлээ хичээцгээе. За хамтдаа гэрэлтүүлнэ баяртай. За баяртай. За сайн сайхныг хүсье.